6 7 8. Няу. Яа. Бантер подкаст номер 31. 30 явцсан юм уу? 31 болж штэ андаа. 31 дугаар дээр 31 дээр би байгаад юм уу? тий, шин зочин. Шинэ оо ирсэн байна гэж. Тий. Огийн А2. За А2 юу вэ? А2. А2. Илмэд Би чамгүйгээр амьдрч чадахгүй нэ А2 гэж. А2 ч үл ус лөө. Хүчил Оксижен. Үгүй оксижен ч биш. Яг А2 гэж байхгүй. Оксижен диоксид. оксижен диоксид. Юу нь? Гэтэ А2 чинь юун дээр хүчил төрөгчөнд их байдаг үстэй. А2 чинь өөрөө хүчил төрөгчөхгүй. Тий. А2 оч уус штэ. А дангаараа хүчил төрөгчин болов. А2 гэж байд юм уу? Оксижен Үгүй А2 чинь хүчил төрөгчийн элемент. хүчил төрөгчөө өөрөө. Тий. Тий, оксижен Тий, штэ. агарын элемент гэхгүй. Агарын 21% эзэлдэг байлаа. Азот 78%. Та нар хиймдээ хэрэг өсөв. Гш ах за мэдхээ нэг. Чи тэгээд агаар гал 2 болоод тэгээд аватар болоход 2 шат ойртлоо. нэг өмдөндөө шийчих гш. За галаа. Аймаа гэж. Хариулаач. Яс аппарат зүтсэн тэгээд аппаратаа чангалуулсан тэгээд ярьж чадахгүй байгаа. Оо би тэгтээ сая ярина гэд нэг юу авцсан. За юу зүгээр үзэгчдэд хэлэхэд галаа бол тэгээд подкаст нэр анхныхаа удаа гарч байгаа ч гэсэн анхныхаа удаа контент нэр гараагүй хэрвээ бидний баг үзэлттэй контентыг үзэх юм бол та нар тэрнээс харна. Дандаа яг Яага баг үзэлттэй болсон ойлгомжтой гэж. харин тий. Уг нь бол нь шүү дээ тий. Манайхыг бүр сая хүмүүс үздэг байсан чи галааг үзсэн чинь Харин мянгач хүрээ. Тэгтээ би бол дээр нэг подкастэнд орсон. Энэ хоёр намайг ингээ муулаад идэх ч удаа. Би л байна л да. Орсон. подкаст нэр муулаагүй чи зүгээр араас олон юм яриадсан. Хажуунаас нь чи зүгээр Би намайг оруулахгүй мүү гэ гуугаад тийч гівтчихсэн. Тий. Би Netflix хараад Би орчил доо тэхүү гэж. Үнэн шүү дээ. идчихсэн тий. Чамаг орохгүйгээ Зургтай. асуусан чинь чи өөрөө ороогүй үстэй. Тэмэт. Тэрийг on record хэлэх хэрэгтэй. Тэмэт. Тий. Тэр бол үнэн. Тэгээд сая нэг бит хоёр контент хийсэн. Тэрэн дээрээ тэрнээсээ арай нэг зоригжоод тэгээд нэг ормоор санагдсан. Dark Soul донцсон. Dark Souls тасархаа байгаа зү яа. Би галаг л яг тоглоомоор байсан. Тэгээд эхний дугаар нь энэний дараа баг орох байх гэж бодож байна. Галагл тоглоул. It's precious. Би өөрөө бас Elden Ring тоглоод бас тэрэн дээр амар. Тэгээд саяны нэг Чи одоо Elden Ring руу орчод юм уу? би Elden Ring тоглоод дуусгацсан. Тэгээд сая DLC нь гарсан Яг байхгүй юу? адилхан юм уу? А? Elden Ring, Dark Souls. Elden Ring хамаагүй дээр. Dark Souls-ийн ер нь дараагийн хөлбөр гэсэн. Чи тоглож исэн мөр нь. Dark Souls нэгтэй гайгүй л. Гоёо. Боссын алт. Би бол тоглохгүй. 20 удаа л юм бол. Тэр боссон дээр бол өстэй амар. Би заа юу? Би биш те. Би нэг тоглоом тоглоод нэг хүнийг ялаад одоо тэр одоо нэг босс мосын ялчиж байгаа шүү дээ. Тэнгүүт тэр боссны цаана нэг хүн ингээ ялагдчихлаа гэд ууралж байгаа гэж ууралахгүй байгаа гэж бодохоор би тэр тоглоомыг ерөөс тогломоор гэсэн. Яа ингээ Лэт бод. Яг девелоперыг ялж байгаа шүү дээ. Үгүй юу шүү дээ. Dark Souls-ос амар сонирхолтой зүйл нэгээд юу гэдэг юм. Multiplayer function гэдэг хэвгүй. Тэг тоглож авах хэрэгтэй л дээ. Тэгэхээр яадаг вэ гэхээр чи ингээд өөр хүний ертөнц рүү invade хийгээд тэг өөр хүмүүстэй ингээд зодтолж болт юм бас. Wukong гарцсан байл шүү. Бүхэн гараагүй шүү дээ. Гарцсан байлээ. Да юм. Steam дээр 50 series-ийг гарцсан байлээ. Амар харагдчихлаа. Чи тэрийг тоглоно зү. Би бол тэрийг бол тоглолоо. Би тэрийг бараг 5 жил хүлээл шүү дээ. Тэр бол амар. Тэрийг тоглоорой за. Нэрээ 5 жил хүлээсэн шүү. On record. Би яг анх Ubisoft-д ажилд орж байхад яг тэр тоглоомны видео мэдэж байгаа. Амар удаж шүү дээ. Дээр л гарна гээл. Тэгвэл галаг Dark Souls тоглоод дуусны дараа чамаг тэрэн дээр оруулъя. Явах юм уу тэрэн дээр ч? Хангалттай шүү дээ. А? Чиний ком дээр. Чих чи юутай л Хангалттай шүү 40 40 70. Wukong шүү дээ амар юм л. Одоо 40 тал бол эхний Юу ч ойрын нэг 4 5 жилдээ бол юу ч тоглоно уу? Ялангуяа 1080 дээр бол 4K олж байгаа асуудалтай л та. 1080 бол easy. Ямс гарч байгаа юу? Гарч шүү дээ. Ой. Илээ болгоч. Пистач. Sorry. Шууд хаана ирчихэд юу яах гэдэг. Чи ер нь хиний хүчин тийм болчихоо яа. За, хоёр тэгээд ер нь бол хоёрыг оруулахаар хоёр юунаас ирчээд байгаа байхгүй хэцүү. Хоёр юунаас?
Нэг ажлын хоёр хүн үү? Тий. Ажлаа яриад байт юм уу? Джон Шипскийн соёлоо ирсэн. Тий. Гайгүй ажлаа ярихгүй л дээ. Гэтэ зүгээр нэг ажлын хоёр төлөвлөлөөр ингэ сонирм байхгүй. Тэгээд хоёрын ажил юу нэ авдаг. Тэгээд юу байсан? 7 хоног зураг авалт юм тий. 8 хоногт 7 өдрийн зураг авалттай байлаа. 7 өдрийн 6-ад нь баг хөдөөс тий. Камерын дээр анзаарч байгаа болов. Амар харалт тий. Тэр бороо гэнэ. Тий 5 хоногт нь арай цайрцсан байгаа. Тэгээ би шинэ малгай аваад өмссөн байгаа. Манай хантын бол сахлаа авсан байгаа. Тэгэхээр бас гайгүй л харагдаж байгаа. Яг энэ малгай шинээр авч өмссөн юм. Тий. Яс байсан юм шиг харагдаж байна. Би чааг бүр ингэ багтаа өмсдөг байсан малгай өмссөн юм болов. Ямар хуучин юм шиг л загварын албаар тийм өвчгөр юм шиг тийм байвал гоё л тий. Тэгвэл гоё л. Үгүй. Загварныг ийм хүүхэд багтаа өмсгөр загвартай годож яг тэрний малгай шиг. Энэ үү? Энэ бол яг snapback шүү дээ тий. Тий, snap. Чи наадахад гэхдээ хэдэн онд авсан? Би өөрөө аваагүй. Их ч өгс. Тэгээд аль дээрлэх. Гэхдээ энэ яг бэкт гайгүй ингээд зөхөд тий. Окей, за би юу чи малгай нэг хүмүүс. Чи чамд бол наа чин зөхгүй байна за. Чи ингээд бэж та наатха зүүж та ханти. Наатха зүүж яагаад ингээд Kitty noise дээ. Би барыг 10-ыг үз. би түрүү эхэлж яхад хийцсэн шүү дээ. Гэхдээ on camera хэлдэг. Өө арай эхэлж яхад хийцсэн. хийсэн. За. Би барыг 10 малгай өмсч үзэж байгаа авсан шүү дээ энийг. Тэгсэн чинь юу ч хэлж байна. Миний малгай байна уу? Би чиний малгайг чи хайгаад болоо ш. Тэр нөгөө нэг юун дээр панда дээр өгөн чиний малгайг тавья гэж утсан байхгүй юу? Ванси малгай юу? Би өөрийнхөө малгайг авч явсан гэж бодохгүй байх юм. Тий тэгээд хайгаад болоогүй болохоор за аваа явцсан юм байна л гэж. Чиний нөгөө баах ууттай юмнуудаас чи хайгаадсан байхгүй тэгээд. Няу. Намайг юма паклцсны Дараа. Паклаад үлдээсэн өдөр Тий. шаас юм уу тий. Мяу. Хоёр нөгөө Няам. хоёр нөгөө юунууд үзэж байна уу? Мэтгэлцээнд үзэж байна уу? Үснэ. Би тэр зүгээр яг мэтгэлцээний үзэлтэнд муу гадах тахлаар тэгсэн юм шиг л нөгөө жагаах гүн далаах хоёрыг оруулсан юм. Тэр хоёртой өөр алаа болсон шүү. Гэтэ тэр зүгээр ингээд Гүн далайг орж ийн гэсэн чинь хошин шог л болцсон мөлий. жаргал сайхан өөрөө залгастай хөөе би орё биш таа гэж шаас. Үгүй. Жагаа орё гэсэн чинь гүн далаа болохоор оо энэ жагаа очиж байгаа юм байна. Тэгснээс учрал ирнэ гэсэн юм байна. Тэгэхээр би харин очийг зориод ирлээ. Зүгээр тэн дээрээ зүгээр авир Дүнсээр муу байна гэстэй. тэр хоёр бол бүр зүгээр авир хэрэлдэж байгаа шууд дүмж Би эхлэв. тэр нэг ямар эпсилийн үнийг цацрал гээд нэг хүүхний нэг юу утсан аахгүй. Ийм коллаж маягаар хийцэн. Тэр бол ерөөсөн битгэлцсэн юм биш үү? Зүгээр л ингээл яг ардын намын талд байгаа юм биш. Гэхдээ зүгээр ингээ ардын намын яг ингээ бүх скандалуудыг ингэсэн танайх ингэсэн гэж ерөөсөн ямар битгэлцсэн юм биш байгаа шаа. Тий, уг нь бол ярихад бол шүү дээ. Яг залуу хүмүүс бол мэтгэлцээнийг арай гайгүй ойлгоод хийж илээ. Тий. Яг хүмүүсээ чаленж хийгээ та нар ингэсэн мэдтэй. Тэгээд одоо яг энийг шийдэх бодлого чи юу юм бэ гэд тэгээд ирж байгаа байхгүй. Тэгээ хоёр өгшөө хүмүүс болоод ирэхээр ингээл ялангуяа жагаа гүндлээ хэднэр бол та нар ингээл тий та нар ингээл одоо юу интернет юу яриад байгаа юм бэ? Сэдвний интернет гэхгүй юу? Цахим хөгжлийг цахим үтгснэ. Ийм ярьж ярих гэж бид нар энэ цуглаагүй. Бид нар улс төрийн хөгжлийг ярих гэж ирж байна. Ядуу хүмүүсийн зөндөө байгаад байна. Тэднийг асуудлыг шийдэх хэрэгтэй гэж. Яг гүндлээд гэсэн үү? Жагаан тест тэгээ гүндлаа нь болохоор бүр ямар ч тэр холбоотой сэдв байхгүй зүгээр жагааг юм бол чи өстө лоерч өстө хулгаач өстө хамаг хөгжлийн банк яасан маасан гэж өстө зүгээр. Тэгээ парламент үлдсэн юм уу? Карл Поппер юм уу? Парламент бэлгүүд. Дэвшиж байгаа намууд ингээ 6 намын төлөөлөгч ингээ өрсөлдөл гэж байгаа. Тэгээд парламент биш. Эхний раунд дээр болохоор тийм олоолаа болохгүй шүү дээ. Үгүй тэгээд 1 on 1 шүү дээ. Нэг 1 on 1 байж болно шүү дээ парламентын мэтгэл. Тийм болно. Тийм миний бодлоор бол яг тойргоосоо хүмүүс мэтгэлцэн хийвэл дээр санагцсан. Яагаад гэвэл яг өрсөлдөгч юм чинь тий өөрсдийнхөө тойргоосоо гарч байгаа хүмүүсийг харьцуулаад сонгомоор байгаа хгүй. Тэгснэ ингээд мэтгэлцээнд орсон хүмүүст нь бол одоо гайгүй ингээд уян дажгүй мэн ингээд заримыг нь мэдж байгаа. Бусд нь бол тэг ямар ч тийм сураггүй болохоор харж бияр сул талтай юм санагцсан. Тэгээд мэтгэлцээнд уг нь бол ялангуяа залуу хүмүүс сонгодмоор байвал мэтгэлцээнд ороод сайн ороод явах юм бол амжилттай болохоор санагцсан. Надад бол хүн нам болон ардын намын хүмүүс л гайгүй санагцсан. Мэтгэлцээнийг нь хаан зохион байгуулж байгаа. Зохион байгуулж байгаа. Тэнгэрийнхэн, Тэнгэр ТV. Тэнгэр ТV. Тэнгэр ТV хинийх үлээ. Анридийн залууч нь өөрөө нэр дэвшээдсэн мэт.
Үгүй. Тэнгэр чи Unread Чи өөрөө хөтлөгчөнд болцсон юм чи тэн дээр тий. Тэгвэл би нэг тим Unread ч та царайгаа таниуллаад тач гэлөө нэг тим пост олж үзсэн. Манай манай тойрогоос бол хин лодо сан бол хамгийн сайн танигдсан. Лодо уусаа гарах уу? Тэгээд хүмүүс тэгэл байгаа юм. Тэгээд Батах уу? ер нь бол танигдалтаараа бол амар сайн болохоор very likely. Гэтэ би бити гараад. Тэгээд лодо дээр дарчих л та хүмүүс. Чи өгөх гээд байгаа лодо. Би танаа тойрог биш шүү дээ. Тийм үү. Би чинь баян гол. Яанда хөрх юм. Би тэгтээ мэтгэлцэн лаад гэсэн шүү дээ. Тийм. Би мэтгэлцээний клубын анхны гишүүдийнхаа нэг шүү дээ. 24-ийн. Гээ. Тэг би ч баг зүйлээ. Монголд шингэлтэй дүргээ авраг бол болж ирсэн. 10 жилтэй. 10 жилтэй. Энийг чамд таньдаг хүмүүс үзэн штэ. Хин үзэх. Яна үзэн штэ. Тэгээд мосуу байна. Худлаа шаажуулахгүй шүү дээ. Тий, нэр ингэсэн шингэлтэй дүргээ авраг. 10 жилтэй. Тэрийгээ лаадаг үсэ. Тэрийгээ тэгээ файлаар над руу баталгааг нь явуулчих. За би тэрэн дээр дараа нэг зураг ингээд энэ байна. Certified гэж. Тэгээ энэ дээр харуулчих. Яг энд. Явуулахгүй бол би зүгээр paint дээр зурж байгаа харуулчихсан. Тэгээ иймэрхүү. Тий, хүний толгой хийж тийм чинь. Гайгүй л. Нэрнгээсээ гэж шагаад. Тий. Би ихтгэл дээр бол аим жоохон муу үсэ. Ихтгэл дээр би гарахаар зүгээр stand up comedy шиг юм яриад идэгсэн юм. Гарснаа шууд жоохон инээдтэй юм. Йо гэж. Тэнгүүд шүүгч би хөл өмгийн celebration үзүүлье гэж. Тий. Би бол ихтгэл дээр дэжгүйсэн. Тэгээ шүүгчнэр нь жоохон юм ухаантай юм ярьсан хүмүүсийг ялуулчихдаг хөө ихтгэл дээр. Ихтгэл бол тэгээд гоё яг уянгалахад ялцдаг байсан шүү дээ. Тэг яг бэлдээд ирчдэг болохоор ялангуяа номны референс ярьсан мэрснүүд нь ялцсан юм. Би юу нэг ч ном манай монголчууд бол яг 10 жил оюутнуудын мэтгэлцэн бишээ зүгээр презентацийг харах юм бол ямар ч тийм тогтолцоотой ярьж чаддгүй. Баахан текст тавьчихдаг. Тэгэл тэрийг ингээл уншаал ярьдаг. Ямар ч тийм нөгөө ойлголоо. Тэгээ энэ одоо энэ презентацийн баг юу ч байх хэрэггүй. Чи үндэ ингээд keyword-ууд хэлдэг шүү дээ. Keyword нэг зураг тавиал 10 слайд тавиал зүгээр ярихад бол хангалттай байхгүй. Тэгээд гайгүй improvise хийж ч болно өөрөө юмаа мэддэг байж л ер нь present хийх ёстой шүү дээ. Тэг юун дээр би найрамдлын нэг ихтгэлийн тэмцээнд орж ирсэн байхгүй. Тэг би ингээд намайг ингээд манай бүлгээс нэр өгсөн гэд би яг тэрийг нь цагийн өмнө мэдчихэж байгаа байхгүй. Шаагаадаа магаадаа гэд 30 минут шаагаадаа л да гэж яваадсан байхгүй. Тэгжсэн чи яг би нөө багш яг тэр зохион байгуулж байгаа бүлгийнхэн багш руу залгаа асуудаг байхгүй. Тэг чинь чи нэр байна штэ гэж яадаг байхгүй. Тэгсэн чи би яг эхлэхээс нь 30 минутын өмнө 0 сууж ирсэн ингээд бодож ирсэн орсноо 2 турцсан шүү дээ. Би яг өмнө биччихсэн эсэнүүдээсээ ингээд би юу шаачилаа гэж бодож ирсэн. Тэгээ нэг баахан худлаа референс яасан. Тэгсэр хот 2 турцсан. Альберт Эйнштейн хүн бол зовх гэж төрдөг амьтан гэж хэлсэн гээ. Бараг нэг шаачсан. Яг тэгдгүүд нь ингээ яачдаг. Тийм. Тэгдэн штэ. Тэгээ би нэг мэтгэлцээний бас нэг тэмцээн найрамдал болсон аахгүй. Тэгсэн чинь би болохоор тэн дээр болохоор амар бэлдсэн юм манаа. Тэг ингээд нэг нэгээрээ ингээд яг кейсүүдээ стейтмент хийж байгаа байхгүй. Мэдхгүй манайх няцааж илүү яалаа да. Тэгээд тэгжсэн чинь эсрэг талын нэг өста зүгээр шал өөр юм ярьж ийсэн аа. Эмэгтэй хүн бол тэнгэрлэг оршихгүй гэж яасан чи ингээд зэрэгтэлнээс хөгтөөд нь ингээд чиристэ. Тэгсэн тэр ялцсан шүү дээ. Би бүр ингээд гайхаж шаасан биз та. Би уг нь хаста Жайкагийн 19 оны судалгааг барьсан зогсож ин доо гэж. Хаста бараг тэгэж шахсан. Лаад таньхан буруу мэдээлэл тарааж ийн эдний баг гэж. Яа. Танилцуулга презентацийн нээс яалтчихгүй. Презент хийж байгаа болохоор презентацийн нэмэрч хөл. Гэтэ энэ ивентүүд байгаа шүү дээ. Одоо энэ смарт энтергээ болдог шүү дээ. Тэн дээр ингээ гаднаас хүмүүс ирснээ ингээд pitch хийдэж шүү дээ, тэ? Янз бүрийн. Тий. Pitch percent хийдэг шүү дээ, тэ? Тэгээд тэр нь ингээд зүгээр л нэг юм өчигдөр нь бэлтцсэн юм шиг юмнууд байгаад байд ш зарим нь амар стандартгүй. Тэр нэг Google-ийн хүмүүс бол амар гоё юм презентацийн бэлдээд ирсэн баг. Зарим нь тэгээд нэг юм зүгээр баг анхаарлаа дуусанд баярлаа гэдэг. Зүгээр нэг юм цагаан дээр басаад юм шүү. Би тэр юм яриад ойлгох юм уу гэсэн мэт л. Презентацийн ер нь жоохон стандарттай байх хэрэгтэй. Smart гэдэг чинь юуных вэ? Маркетингийн. Өөсөө гэхдээ ер нь презент хийж чаддаг хүмүүс амар ялгаатай ус харагддсан юм уу? Ер нь том газруудаас заавал сайн байх албатай бол байдгүй шүү дээ. Хим Elon Musk гэднэр бол презент хийхийг бол хэвээр
халтуурд шүү дээ. Гурилддаг шүү дээ. Угаасаа автизмтэй. Ярьж чаддаггүй. Амар өөрч мөрч хэлдэг. Гашаас. Тий. Тэгээ яг хөө тэгэл танилцуулж байгаа юм нь өөрөө аюу сонирхолтой болохоор тэгэл хүмүүс. Тийм баг. Анхаарлаа хандуулах гэсэн бас тэгэл. Гэхдээ Стив Джобс бол угаасаа. Стив Джобс мастер класс шүү. Legendary тий. Гэхдээ ингээд нэг юм пиззаз байхгүй шүү дээ тий. Нэг тийм амар далжгнаад байдгүй. Тэгэл you're enlightened энэ гэж орилж морилдгүй зүгээр ингээл яг ярьж байгаа юмаа яриад мэдж байгаа юмаа яриад болоо. Тэгээд өөрөө амар юм харизматик хүн шүү. Тэгэл яг тэр нөгөө нэг бас тэр нөгөө юмаа танилцуулах тактик мактик амар хөөрхөн мэдгэс ш. Тэр нөгөө ингээл iPod ингээл гаргаж ирсэн ээ. Карман багтана гэл нэг карманыхаа жижиг хэснээс гарч ирсэн ээ гэл харуулж оруулаад ш. Стив Джобс шиг хэрхий ихтгэл тавих бай гэ ном бит. Тэрийг уншсан үгүй. Тэрийг уншаад ийм болцсон шүү дээ. Тэгээ би ялдгүй байсан шүү. Ялдгүй байсан. Юунд уншсан? Хаана уншсан? Тэрийг зүгээр уншсан. За мэдээлэл өгөх гэдэг. Хамаагүй камер дээр. Чи хэдэн ном уншсан? Сүүлийн нэг сар хэдэн ном уншсан чи? Би хоёрыг уншсан. Ном уншихгүй шүү. Чи ном уншаад байгаа нэмж ном уншсан. Уншаагүй. Худлаа номын ивент болохоор хүмүүс ингэж нэг ном уншдаг. Уншсан. Унших гад. Ой гэхдээ интрог нь уншсан. Ивент болохоор ядаж уншиж байгаа нь nice л уустай тийм. Зүгээр номын ивент болохоор нэг баахан ном авчаад тэгээд уншдаг хүмүүс. Миний юуг яасан бэ? Lord of the Flies-ыг яасан бэ чи нэрээ? Хаа өвцөн. Ажил дээр. Манай ажил дээр байж л шүү. Ти чи уншихгүйгээ үсттэй. Тэг ах уу. Авъя л та. Аа. Тэр үгүйс уншихгүй билээ гэж. Харин тий. Одоо би амьсгалын тухай ном уншина. Сайн нэг амьсгалын тухай подкаст сонсч. Айгу хэрэгтэй санагдаад. Хамраа ингээл миний хажуу суудсан ингээд гэж шүү дээ. Ингээд гэж шүү дээ. Хамраа амьсгалаа амаар гаргах чиг буруу байсан юм л шүү дээ. Өдөржингөөс амьсгалаас уулсан тий. Тий дасгал хийж байгаа юм чи. Би уусаа юунд хэрэглэх вэ? Би ингээд буруу амьсгалснаас болж миний ирүү жоох өөрчлөгдсөн гэж би бодоод байгаа байхгүй. Тэрэнд нь ирүү ус хамаатай юм. Тий, ирүүний хэлбэр өөрчлөгдсөн. Та mewing гэж мэдхүү. Яа, тэр мем шүү дээ. Тэр ингээд чи ингээ mewing streak алдаж болохгүй гэдэг байхгүй. Тэгээ нөгөө нэг ингээ чангалах уу? Тий. Тэгсээр угаад ингээ юм jawline and lag болдог. Наа чи амар хэрэгтэй гэсэн. Энийг ингээ чангалаад хахаар гүүг амны булчинд амаараа ер нь бол амьсгалахгүй байхад л хэрэгтэй юм байна. Нөгөө нэг хацаад байдаг үстэй ингээд. Muscle memory-нд үлдээчдэг. Тий, би тэгж ойлгоодсон шүү дээ. Ингээд итгэлөө. Ийм хацдаг юм ингээд дасгал игээд. Ингээ сарамгч шиг ингээд үгүй. Тэгээд тэр яг mewing яг meme болсны дараа угаасаа амар их бүтээгдэхүүнүүд гарсан юм шиг л шүү дээ. Mewing би миний ойлгосноор тэр бүтээгдэхүүнүүд чинь mewing-ээс өмнө бүр байдаг байсан. Нэг Аз маазын тийм нөгөө онлайн худалдаатайгаар ингээд байнга байдаг байсан шүү дээ. Тэгээд тэр нь ингээд жоон дэлгэрээд ирсэн чинь тэгээ mewing гэдэг нь одоо ямар ч би бол үнэхээр яг шаад юм уу гэд нилээн юм уушсан майл гэчихлээ. Шаагаад байл гэчихлээ. Яа тэр чинь өөрөө тэгээд эн чинь булчин гэж байхгүй. Яг энийг гаргах булчин гэж байхгүй. Эн чинь өөрөө яснаасаа баг гардаг л гэдэг тийм. Тэгээд зүгээр яг хаа энэ хаваараа бол турах бол боломжтой байна. Тийм. Одоо зүйл амьсгалах хэрэгтэй. Ер нь бол турхаар бол хүний юу ингээд хэлбэр гараад ирэхээр бол гоё дажгүй харагдал юм л хинч. Гэхдээ байсан. Жохоо өвдсөн юм шиг харагдав. Ер нь тийм. Хүмүүс бүр тураалд орцсон хүн бол яг гинт турчаар яг өвдсөн юм шиг харагддаг те ихэндээ. Тэгээд дасчихдээ шүү жоох. Тийм. Ямар ч шууд өвдсөн юм шиг л харагдав. Би жохоо өвдсөн юм шиг харагдаад нэ тийм. Чи турцсан баг мó? Чи тэгвэл гайгүй турцсан баг маа. Чи зүгээр одоо яг турсан заяа. Би бол чаг амар лаг турсдгийг мэдчихээн. Гэхдээ туранхаа бол болоогүй шүү дээ. Яа. Тэгэхээр нүүр ч юм бол нэрээ турцсан л тий. Ер нь шал турцсан л байна шүү. Тийм. Амар турсан. Beck so inspirational. Look at Beck so inspirational. Чи яаж турсан? Дасгалыг л Фитнесээр юм уу? Хоолоо ассан юм уу? хоол нь их хасаагүй. Хоолны хасаг үстэй. Хоол хас турна гэдэг бол шалгуугийн зээл. Тийм юм байхгүй л гэж боддог шүү дээ. Дайет бол амар хоолой. Хөдөлгөөнөл их хэстэй болох гэсэн. Яа. Гоошо тэгэл чи тарган байна гэдэг чинь зүгээр
өөрийнхөө шатааж байгаа калороос илүү калори шатаахгүй байна л гэсэн үг шүү. Тийм чи нэг тэмцээнд орж байгаа ч юм уу эсвэл нэг кино минут дүр бүтээж байгаа бол яг дайт хэрэгжүүлэх. Нөгөө камерын дээр өвшөөчлээ. Би тэгтээ бүр 72 кг болчихлоо. Нэмэгдсэн гэсэн юм уу? Би 70 би нэг 69 марис метр хэдлээ чи. 71 2 шүү дээ. Гүү шүү дээ. Чи 73 мó. 73 Би 75 шүү Тийм дээ. тийм би 73. Чамаас 1 см зэдэг л өдөр. Тэгвэл би бараг яг зөв жин дээр байгаа юм шүү дээ. Тэгтээ булчингаараа биш өөхөр байвал буруулах. Харин тийм бил. Чи хэд болсон юм? Би чинь 99-тэй л болсон. Би бол тэгтээ одоо харахад ийм туранхай хүн бол биш шүү. Биш шүү те. дээ. Биш те. Биш шүү дээ. Тийм бол байха болчих те. Тэгээ чи нөгөө хуучны чинь зургууд чинь бол туранхай л. Амар туранхай хөвгтөөс. Би яг тэрийг нь харуулах гээд өнөөдөр сенсац. Хүмүүсийн фэйсбүүкийг зөв надаар дүүргэждэг. Бид хоёр зүр ярьжсэн. Тэгээд би бол амар идэвхтэй ингээд зургуудаа бүр дээр үес хийж хэлжсэн. Тэгээд тийм зураг усгадгүй хүмүүс бол ингээд nice гэж боддог. Яагаад гэвэл хуучнаас ичээд байгаа юм шиг гэдэг шүү дээ. Ичээгүй. Би тэр бот лайк авснаас ч ичээгүй шүү. Чи сая дөнгөцөө одоо хүмүүс намайг бот шаастыг мэдчихлээ шүү дээ. Жохоо ицсэн. Чи ботоор лайк авсан юм уу? Тэмцээнд орсон байхгүй юу? Хүмүүс тэр ихтэй мэдтгүй л. Миний тэр тэмцээнд орж байгаамаа гэдэг чинь 1000 лайктай. Би лайк дараад 1000 болсон. Тэгээд би яг төрүүлчихсэн байхгүй тэр тэмцээнд нь. Тэгсэн чинь урд өдөр нь ангууч зураг хийгээд амар өвлөн заяа. Нэг өдөрт авааш. Нэг өдөрт зүгээр надаас илүү лайкт болсон. Хизээнийхэн тэр тэгээд ангууч нилээд popular болсон байсан. 1500. Ангууч тийм дээр үес. Ангууч байж нэг юм. Нас л ангууч л байсан шүү дээ. Нэг юм байж л. Тийм тэмчээд хэдэн он. Би ангуучиг нэг сүүлийн 4 жил. Гүүг ангууч бол байж санаад байна. Яг маст бол тэгсэн зүгээр яг үе тэнгийнхэндээ гэх юм уу? 15 он гинэ. 15 он гэдэг чинь яг Манусын үеийнхэн л яг сошиал платформод ашигладаг байсан үе гэсэн үг шүү дээ. Ер нь баг. Тэгэнгүүт яг тэр үед бол ангууч нэг юм нэг юм булчингаа гаргаал гарч ирчихсэн. Тийм бүжгэлж эхэлж эхлэв тэгэл ер нь. Тэрнээс ч өмнө хаа. Бүжгэлж эхлээл маст байхдаа маст тандгүй байсан. Тэр нөгөө нэг бүжгийн шоунд ороод уу? Тий. Тэгэхээр яг маст амар танилцсан байна. Тийм. Тийм. Тэрнээс ч өмнө утлаа бичлэг хийгээл явж байдаг л байсан шүү дээ. Ингээд би яг нэг тэр бичлэгийн тэрийг бол санаж байна. Мартдаггүй маа. Ингээд заяа нэг юм машиндаа суудсан байхгүй тэгснэ ингээд сая энэ ахыг ингээд хүмүүс зодуулж яхад нь би ингээд аварлаа. Тэ ах гэж сая тэнийг яах чинь ах гэж ах ингээ хойно суудсан тэгсэн чинь хараа муусаа юмнууд алах нэ гэж нөгөөх нэг юм бөбөч ах байгаа шахаад. Just tell people don't fucking show off. Тийм зүгээр тгийж шахаад. Тэгж билээ. Тийм та нар тэр юу гэж боддог вэ ингээд одоо сошиал медиа дээр гэр оронгүй хүн ч юм уу ингэ тусалж байгаа шүү дээ. Тэр ингээд сошиал медиагаар хийж ингээ хүмүүст харуулж байгаа шүү дээ. Тэг ингээд огт хийхгүй байсан дээрөө эсвэл ингээд худлаа фейк хийж байгаа ч гэсэн ядаж ингээд хүндээ одоо хийж өгч байгаа зүгээр. Яг үндэ ингээд зүгээр зорилго нь бол ингээд хандлт авах гэж л homeless person тусалж байгаа шүү дээ. Яг тэр зорилгын нь туслаад байгаа шүү дээ. Side effect-ээр нэг хүн туслах юм бэл. Тэгтээ гүүл юм шүү биз дээ. Би бол зүгээр тэгтээ за юу. Яг бүр тэгж ярих юм бол яг өргөн өнцгөр нь ярих юм бол одоо тийм юм ядуу гэр бүлүүд ч юм уу те гэр оронгүй хүмүүс тийм хүмүүс туслах нь өөр амар буруу зүйл шүү дээ ер нь бол. Яг уу би бол ингээд хаяа өөрөө тусалчдаг л та. Тэгтээ тэр чинь ингээд зүгээр нэг юм шинж тэмдэглэл дарах юм байна шүү дээ. Хэрвээ үнэхээр яг тэр хүмүүс тусуулдаг гэх юм бол яг юунаас болоод ядуурл үүсэж гин гэдэгтэй л тэмцэх хэрэгтэй шүү. Би бол тэгээд зүгээр туслаад тэгэл ямар ч хэрэггүй л үстэй. Тэгээд тэр чинь яг одоо энэ төрийн халамжийн систем хавтгаарлаа гэдэг яриад л байдаг шүү дээ. Тэгээд тэрнтэй яг үнд ямар ч ялгаагүй шүү. Яг нөгөө бэлэнчлэг сэтгэлгээ гэдэг юм яагаад. Тэгээд тэгтээ эцсийн бүлэгтээ бол тэгэл боловсралгүй үгээс л болж л ядурч байгаа шүү дээ. Харин тийм боловсралгүйгээс болж амар олон хүүхэдтэй байгаа байхгүй би стандарт. Тэгэж яриад тэгэхээр ингээд илүү том ингээ хүрээнийх болчихж байгаа шүү дээ. Тэгээд том хүрээнийх дээр яг бүр амар баян л биш бол эсвэл ямар нэг улс төрний байр суурьтай биш бол нэг амар инфлюенс болоод байхааргүй. Тэгэхээр ингээд хувь хүмүүсийн төвшөнд бол яг туслах яах вэ гэдэг нэг тийм
option байгалаа. Жидүүгийнхэн 3,500 Би ч гэдэг хүмүүст өгтгүүлтэй юм. Үний юм. Жидүүгийнхэн, түкийнхэн нут. Түкийнхэн. Жидүү. Түкийнхэн. Тэр үний юм уу? Жидүүгийнхэн 3.5 тэрбум шүү дээ. Мэдхгүй би дээр яг скутерын унцсан явж байснаа нэг түкийн ах байхаар нь үнэхээр яг цалин чинь тийм болсон юм гэж асууж гэж байгаа. Тэгээд тэр бол тэгтээ болцсон гэж. Гэхдээ харин тийм. Тэнэг үстэй. Багш нар эмчнэр яасан тэднийг тэгж авч чадахгүй. Тэгээд яг яасан л бахалтай ингээд тоолоод за багш нар хідүүлээ байна. Эмчнэр хідүүлээ. түкийнхэн хідүүлээ гэж түкийн тийм манай төсөв хідүүлээ. яа тиймгүүтээ түкийнхнийгаа шагаа тэгээ одоо ингээд түкийн одоо хэдэн зуун мянган ажилтан байгаа шүү дээ. Тэр чинь бүгдээрээ тэгэл хэцүү ажил тэр санал нь багш. Багш эмчнэрээ ядаж л ажилласан жилээр нь хэмжиж байгаа тий. Тэгээд тэгтээ за надад бол зүгээр ингээд нэгнийхэн ч гэсэн цалин нэмэгдэж байгаа байлгуудэ гэж бодонгууд яг медиагийн нарратив нь болохоор бидний төлөө годомж цэвэрлдэг хүмүүс гээд байгаа нь амар тэнэг юм шүү дээ тэр чинь. Чи ажиллаа хийж байгаа. Тийм зүгээр яг өөрсдөө төлөө хийж байгаа юм шүү дээ тэр чинь. Боломж болцоо байхгүй эсвэл maybe тэ зүгээр яг үнэндээ бол зүгээр өөр юм хийж чадахгүй эсвэл өөр юм хийх амбицгүй. Тийм болоод яг өөртөө олдож байгаа ажлаа хийж байгаа. Тэгээд тэр хүн тэрэн дээрээ тэгж ажиллаа гэж тэр хүн суух биш. Гэхдээ тэр хүн бидний төлөө ерөөсөө ажиллаагүй өөрийнхөө төлөө гэр бүлийн бидний төлөө өглөө эрт босоод гэж бэл. Тэр бол амар сонь зүйл шүү. Яа. Зүгээр хийж байгаа юмных нь good side effect нь яг биднэрт тус болоод байгаа болохоос яг үндсэн зорилго биш л. Yeah, true. Яа гэхдээ тэр хүмүүс амьдралын философи ер нь тэгж явж байгаа. Бид нар хүмүүсийн төлөө реклам хийдэг гэж ярьж болно шүү дээ. Та нарын төлөө бид компани төлөө яаж байгаа. Таны бизнесийн төлөө гэж. Нүрээ борлуулан байж гэдэг. Яа тэгээд гэхдээ тэр хүмүүс зүгээр яг одоо байгаа бүх түүхийн ажилчид байхгүй болцсон байсан ч гэсэн яг зах зээлийнхаа хуулиар яг эрэлтэн нэгсэнгүү цалин нэмэгдээд тэгээд угсаал тэр хүмүүсийг орлого хүмүүс дахиад хаанаас ч юм гараад ирнэ шүү дээ. Хаанаас ч юм ч واخгүй юм. Байж л байгаа шүү. Гараал ирнэ. Окей. Багш эмчнэрээ нэг 5 жил ажилласан бол 5 сая, 10 жил ажилласан бол 10 сая гэдэг. Тэгдэм үү? Тийм ранк хийчихвэл бол боломжтой санагдаж байгаа юм. Тэгж тэрийг хангасан хэр олон ч хүнч байгаа юм тий. Тэр чинь гэхдээ уг нь багш магшуул амар нобл мэрэгжил шүү дээ. Тэр бүр амар ингээд би багш гэдгээрээ бахархаж амьдрах хэрэгтэй мэрэгжил байхад Монгол тэгээ үнгүүтэд ер нь бол хэцүү байгаа шээ. Фейлж байгаа оюутнууд л багшийн дэд рүү ордог гэдэг. Зөвхөн мундаг багш нь зөндөл байдаг шүү дээ. Гой багш. Би бол 10 жилийнхаа 2 багшийнхаа хүчинд л үдий зэрэгтэй явж байгаа гэж боддгоо. Хин багш маань байна гэж. Намайг амар хүмүүжүүлсэн зүйл хийхдээ интернет юм шиг санагддаг шүү дээ. Тэгээ чи юм болцсон юм. Тийм юм биш. Яг хөө тэгээд баг үед бол имээ байна хийхдээ. Тэснэ тий. Яа. Яг нэг өсвөр насны үед бол ингээд баг цэвэр интернет хамаг кино л хамаг морал гэдэг яг тэр зурагтаар л хүмүүжсэн. Зурагт хүмүүжсэн. Тэг яг интернетээр хүмүүжээд амар тэнэг болцсон юм санагдчих ш. Тэр нэг үедээ бол зөвхөн тэр нэг үедээ юу? Тий. Тийм ингэж. Чамтай компьютер интернет хиддэд ч юм байсан юм. Би баг нэг 12-тоогоос л яг интернет айгу идэвхтэй ашиглаж эхэлсэн хаа. Би бол нэгдүгээр ангид байхад нэгдүгээр ангид ордог жил надад компьютер авч өгч. Би хизээ жоохон шүү дээ. Гэтэ тэр үед тэгээ би юм болцсон шүү дээ. Хэшээс. Яа. Тэгэл яг компьютер авсаас хойш нэг 4 5 дугаар ангиас л интернеттэй болсон. Тэгээ ямар хүүхдүүд нь яаж өсгөр юм бүтэхгүй болчдөг нэ зарим нь. Ханти шиг хүмүүс үү? Тэ. Би бол тэгээд компьютер хэрэглэсэн түүхэндээ бол баг байж болох бүх төрлийн скамууд дүртжсэн баха. Вирус эднэр, скам эднэр гэл. Тэгэл live and learn л баг сорсон дөө. Тэр нэг Kaspersky гэдэг нэг юу гэдэг те? Антивирус тийм. Тэр дээр үед амар алдартай байсан. Яг тэгээд нэг вирус илрэнгүүд гişад шүү. Та мэдгүй юу? Тэр дуурдгийн санах. Би сайлент тавьчихдаг. Kaspersky гэдэг. Би яг Kaspersky гэж бодлоо. Би яг тэрний саундыг дөөрэж жагаад гэж дуурс сурсан аахгүй. Тийм. Rip headphone users гэж. Тийм үү? Yeah. Really? Тийм. Тийм дуутай байсан. Би яг сонсгоо заяа.
Тийм амар recent үгүй. Би чамаа арай нэг сүүлд наатахаа ирээд хийдэг болцсон юм санагдсан. Би бүр багасаа штэ энэ чинь. Йоо тэгтээ миний компьютер дээр баг 300 хэдэн тоглоом байдаг юм бэ? Оп дээр ярьсан шүү дээ нэрээ. Амар их тоглоом. You liar. What the fuck шил. За Зээл байж дугаар. Аваас тийм бол. Оп дээр тэгж ирсэн шүү. юу гэж. Манай тэр видео 50 лайк хүрэх юм бол чиний компьютер чи апгрейд хийгээд. Тэгээ 100 лайк хүрэх юм бол чиний компьютер чи илтийгээд. Ингэдэг. Тэгээ 200 хүрэх юм бол буцаага засъя гээд. What? Лайк нуу? Аха. YouTube нуу? Юу амар хэцүү сонсох. Ийм ч юм ээ. What? Наад чи юу вэ? Хүн амтан өгч байгаа юм шиг Харин дуудаа. яг гахаа өгч байгаа юм шиг байхгүй. Вирус тардаг юм уу? Амар. Би наад чи эзэс сонсож байгаа юм. What the fuck? Тэг вирус амар лайтвс те. Вирус тааш. Ой, та нар тэр наа чи жигнэсээ гахаа өгч байгаа юм шиг юм. Pig screaming sound 10 hours гэж. Цагаан. Би бол гахаанч байд шүү. Таар жигнэсээ тэгдэг байсан багт чи ингээд гэрийнхэн чи одоо нөгөө нэг компьютер вируснаас чи ихэнх вирус халдаж болно гэдэг нэг тийм ярианд яриад яваад гэсэн шүү дээ. Ингээд компьютер вируснаас болоод өвчин тусаад өгсөн ингээд сонингоор байдаг байсан зөө. Тэгэхээр тэрэнд хүмүүс итгэдэг гэсэн шүү дээ. Ямар Манай эмээ барыг тэрэнд итгэжсэн. Бараг компьютер эмч түргэн дуудараа компьютер үзүүлээ гэж. Яа. Тэг яг нэг Эмч нэрстэй ингээд юу антибиотик шахаж. Антибиотик ш антивирус шүү. нийгэм болохоор Тэрний ялгаад шүү. Наа нэг компьютераас ч л болж байгаа. Юу ч болсон компьютераас болдог те. Зүгээр ханаад хүрсэн ч баг компьютераас Дугуунаа явж байгаа. Унцж компьютероос ч болж байгаа гэж. Чи ойр дээрэлих тоглоод байгаа шгуулгач юм нэг. Тэгтээ яг ингээд нэг яадаг те. Компьютер ланд манд ороод Компьютер ланд. юуны нөгөө компьютер тоглоом CD-н дээр бөөрн хийж өгдөг ахнар гэдэг шүү дээ. Тэдний каталог үзэх бүр амар гоё шүү дээ. Йоо. Амар гоё. Одоо хүртэл бэд Ингээд эргүүлээл тэг ингээд ийм 3 DVD 4 DVD-н дээр ингэж хуулж молдог болвол 8000 цанг болчих. 8000 нь бүр амар их мөнгө. Тэнгүүтээ зүгээр 4 CD-н дээр хуулах юм бол тэр нэг 4000 цанг болдог. би тэр нэг мафия гэдэг нэг тоглоомыг харчаал. Йоо ямар. Мафия 3. Тэг манай сургуулийн ажлын PC-ний Мафия 3 чинь сүүлийн тоглоом шүү дээ. Хэд он? 10 Мафия хэдэн нэг жил л 15 6 он харчлаа. Пүү ямар гоё тоглоом бай. Би бол тэр юу мөний хэдэн уралдаантай тоглоом татуулж скамд болж ирсэн. Тэг манай яг сургуулийн дээдлэл нэг ах байдаг. Би өдөр болгон ч хөтө 7 хоногт нэг удаа тийш ордог. Тэгэл ингээл ээжээс мөнгө гугаал эсвэл нэг юм бишгэ авч идэрэ гэсэн мөнгөө цуглуулж байгаа л өөрөө гэрийн дотлоос хямдхан CD авчин заяа. CD нь 250 төгрөг заяа. Тэнгүүтээ хаби CD-г өөрөө аваад ирсэн та хэдэд дуулж өгөх юм. За 500 дуулаад гэж яашаа. Тэгэл нэг юм юуны Nero гэдэг нэг програмаар burn хий. Тий. Damn. Golden Nero. Memories damn. Yeah. Тэгэл нэг юм юу ч суулгуулж исэн юм дээ. Age of Empires. Яг нэг тиймэрхүү тоглоом. Тэгэл StarCraft, Red Alert гэднэр гэдэг. Юу муу тэгснээ Neighbor from Hell мэл. Яа, тэр классик бүр амар гоё шүү. Дээ. Тэр бол амар утгатай. Тоглоом сагчлаа шүү. За хэн чамд яг олон авж байгаа юм гээд энийг өгчих штэ нэг мини геймсүүд үүдэг штэ. Тий. Тэр амар хөөрхтэй. Яг ингээд бөөндөр нөгөө програм эднэр авахараас нөгөө мини геймс нэмж солуулдаг шүү дээ компьютерн дээр. Яг тэр мэрийг амар санацлаа тэгэл. Юуны South Park маркийн модулуудыг ашигласан нэг мини гейм байдаг ус. Цас шидэд идэг үлээ. Тий штэ. Цас шидэг амар гоё шүү. Тэр амар гоё шүү нэр. Тэгээ нөгөө миний амар дуртай нэг байсан нөгөө Санта боулинг нөгөө эльфүүдийг боулинг гэдэг үлээ нэг тийм ээ. Тэр амар бас гоё. Амар блод яваад амар цустай. Тэр цас шиддэг бол бас амар гоё. 300-ийн суума гоё те. Суума амар гоё шүү. Тэгээ нөгөө нэг ингэдэг нэр гоё те. юу ас амар гоё юм нөгөө танк
Хоёр талдаа ингээд танк нөгөө янз бүрийн сумтаа ингээд нөгөө нэг бууддаг. Яа ингээд юу бариад давуулж бууддаг. Бариад идэг танк биш үү? Бариад идэг танк. Батл танк уу? Хамгаалтын тэр хийгээд идэг. Тоосго моосго ингэж. Тэр чинь бас 300-ын тоглоом. Тийм. Нөгөө нэг буудахаар ингээд нөгөө нэг хамгаалт эсвэл нөгөө нэг янз бүрийн өөр төрлийн бомб байгаа гэдэг шүү дээ. Гурвалжин юмд оруулж моруулаад. Тийм. Тэр танк бол гоё. 300-ын гэхдээ нэг амар гоё тоглоом тоглодог байсан баг тий. 300 тий. 300 гэж мэдгүй л гэхдээ зүгээр яа тийм бөөнд нэг тоглоомтой багцсан юм. Тийм 2 CD-ийн ч л 300 шиг тоглоом. Манад нэг зүгээр юу нь мэдгэдэггүй нэг консол ажилласан. Тэгээ тэрэн дээрээ ингээ 99 тоглоомтой баахан ингээ бүтлэг Nintendo-гийн тоглоом Mario эднэртэй. 300 шин DVD-ндээ заалгаад гараа холбоод тоглож болдог байхгүй. Заавал Sega Mega биш. Тэгвэл амар сугалт тоглоомнууд байсан юм шүү. Гоё л байсан бас. 8 бит. Sega-нд ихтэй байгаа л та. Байхгүй л үү? Би сүүл тэр лаптопн дээр нөгөө Геркулес, Тарзан, Lion King мигийн тоглоомнууд татчихсан. Гоё харагдсан. Амар гоё байсан шүү дээ. Тэр юу вэ нүс? Metal Slug контентн дээр тоглолмоор байсан. Metal Slug-ыг тоглож байсан үү чи? Би Metal тоглож байгаагүй гэдэг. Тий. Би тоглож. Би бүр бурхан шүү дээ. Энэ бурхан шүү дээ. Тийм. Бурхан гэсэн. Наад чи энтийнх нь дэлгүүртэй шүү дээ. Тэг дэлгүүртэй аркадтэй. Тэгээд тэрэн дээрээ нэг зоосоор бүх үеийн давдаг байсан ч гэж. Яа. Би бол шууд хүндлээ шээс. Тэр нэг зоосоор бүгдийг давах бол боломжгүй тэр. Худлаа шаа. Ой. Ээж нь үзчихвэл хэлээр шаагаад чи хоёр зоосоор шаа. Тэгвэл нэг тийм чаленж хийх хэрэгтэй байна да. Чи нэг орлогоо. Одоо яаж чаддیں۔ Чи компьютер дээр нэг 7 хоног тоглолцоод. Чи тэрийг батлах хэрэгтэй. Чи нэг орлогоор одоо яг on camera те яг би тэгээд нэг зоосоор дуусгах. Чи ингээд нэг талдаа хоёр байдаг ус ахгүй маа дэлгүүрт аркейд нь. Нэг талд нь Metal Slug, нэг талд нь Tekken. Тэгээ би ингээд хүүхдүүдийн дунд тэмцээн зөхөн. Тэгээ Tekken-дээ за маяглаад байгаа би орчих шүү гэж сүрдүүлдэг. Чи Tekken-дээ сайн биш юм биш үү? Би амар л өссөн. Сайн тоглосон чи. Яг ийм дээр бол амар шүү дээ. Ийм гэдэг классиктэй. Наа чи бол хамаагүй дээр гэхдээ гараас бол тийм. Тэр гар чинь би тийм мэдгүй. Тэгээ би хөөрөөд ээж намайг хороол руу авч очиод нэг тэмцээнд орсон чинь Tekken-ий одоо тэр тоглодог байсан Tekken чинь Tekken хэдний 1000 нэрийн барааны доор өгдөг. Тэр авцаалах тий. Цаана мөнтөө шүү шүү. Тийм. Тэрний цаана нэг барилга. Харин 1000 нэрийн барааны доотлолт. Бүх Tekken баг аркейд дээр байсан баха. 1000 нэрийн бараа болов 100000 нэрийн барааны цаана гэж хаана 100000 нэрийн бараа чинь мөнтөө өшөөнөөс наан шүү. Тиймчлүү. Гэтэ нэг нилээн том аркейд байсан. Тийм, амар том, амар гоё газар байсан. Тэнд Tekken-ийн тэмцээн болсон чинь ингээд солигддог. Тийм, Tekken өөр Tekken болоо шаачдیں۔ Тэгээ би мэддэггүй тэгээд шууд хожигдсон. Савуулсан. Тоглодог хүмүүс ч аим. Миний ээж чинь чамайг хожуулаад чамаар мөнгө хийчих гэж бодсон юм шүү. За минийх үү ээж нь чамайг төрүүлэх юм бол гоё бөмбөг авчих биш үү гэж. Шангли сан 10 сая гэж. Алхал. Йоо тэгтээ тэр ах амар кул байсан. Тэр манайд сүү зардаг байсан ах шүү. Тэг ягаад ч юм аркейд оруулж ирэх хөтсөн шүү манайд. Тэгээд чинь зоос нь ингээд яг вон байдэн шүү. Зүгээр бэлгэлцсэн юм. Тийм шүү зүгээр л хөтсөн шүү. Энийг ажилуул гээд. Тийм. Тэгээд тэрийг нь ажилуулдаг байхгүй. Тэгэл зүгээр хүүхдүүдэд 100 төгрөгөөр. Тэг мөнгө 50 төгрөгөөр ч үлээ нэг зоос юм. Тийм. Тэгээд ашиг машиг өгдөг ч байсан бэл. Манай сургуулийн гадна яг нэг түтсэн дотор нэг тийм аркейд байдаг гэсэн чинь гоё. Тэгээд юу лээ. Би ингээд Street Fighter гэж хэлсэн чинь нөгөө нэг юм ball chain-тэй нэг бүдүүн гараад байдаг шүү дээ. Тэр чинь нөгөө нэг юу лээ. King of Fighters ч лөө. Тэр байсан юм шиг лээ. Street Fighter уу? King of Fighters. Ингээ бүдүүн сахалтай заяо. Тэгээд ийм амар том ийм wrecking ball шиг ийм chain дээр барьцсан. Тэрийг ингээ шидэж мэдээд идэг. Тийм гартай. Тийм дүрмөртэй байсан юм аа. Нэг шиг танаа үеийнхний л аркейд одоо хүртэл гарч байгаа тэр тоглоом за 1800-аад оны л байсан баха. Тэгтээ King of Fighter гэдэг шүү. Та харуул мэднэ хаа. Та нар энэ модны өрт одоо энэ OU гэдэг байгаа шүү дээ. Ямар нэртэй вэ? Модны автобусны хол дээр өндөр барилга. Тэг чи өмнө 3 давхар нь тийм аркейд байсан шүү. Тийм. Тэр нь бол жоохон өрөвдөө тэр чигээрээ. Тийм 1 2 3 давхар 3 кодер шатна. Тэгээд нөгөө нэг юм загс магстай тоглоом байдаг шүү мэдгүй. Яг мөнгө өждөг. Тэгээд ингээд зоос ундаг нэг тоглоом монголчууд бүр донцсон шүү. Би сая 6 сарын нэг дүүгээ дагуулад энэ
Зайсэл аркейд руу ордог байхгүй. Хин чин байл ш. Тэгсэн чинь тэр зоос ундаг тоглоом бол жоохон донтмоор л юм Тийм байна. тэр чин жоохон амар. Тэр та нар тэрийг Тэр тоглож зоос хийж ундаг үст тоглож л байсан. Энийг амар унаад Ундын. мөнгө өгдөг байхгүй битүү. Харин тий. Тэг Мөнгөө солиулж авч. би хүн таарч байгаагүй л өстэй харж байгаагүй. Зүгээр би тэр загсан Тэр баг- донтчихсэн. зүгээр ажилчт нь л зүгээр худлаа нэг тоглосноо ингээл яг хожиж байгаа юм шиг царилж өрөөлдөг юм шүү. Тэр тэр загсан унах боломжтой л. Ундын. Яг би зүгээр нэг зоосоор ингээд 3 мур болгож аваад байгаа байхгүй. Аа. 3 мур. Тэр худлаа юм шиг хараад байсан чинь яг нэг тийм аркейд тоглоом дэр яг юм нэг тоглоом чихмэл тоглоом ингээд авдаг нэг тийм тоглоом дэр хоёр тоглоом дараалал тавсан шүү дээ. Тэрэн дээр би амар бахархалтай байдаг. Тэгээ тэр чинь ингээ жакпот нь болохоор амар чанга дуурд юм а. Тэгээ битүү зоос ундаг байхгүй. Тэгээ тэр Тийм. зоосууд аваач өгөөд энийг мөнгө болгоё гэдэг. Тэгээ бүх зоосыг нь унахаар одоо хийд Тэгээд авах. тийм бүх тим газруудыг хаасан шүү дээ. Тэгээ хаацсан. Тэгээ алдаадсэн юм мөнгө. Тийм тэр чинь Хуулчлаад Аа зүгээр. Бүрэгтэй тоглоом шүү дээ. Тийм. сүүлд нэгдүгээр эмнэлгийн тэнцээ нэг хүн Голаа. тим юунд байж ирсэн хутгалуулаад өгсөн шүү. Тэрнээс болоод уу. Тэр тоглож байгаа дөө. Тийм зөв тим тоглоомны Яасан газар ч яг юу? юу болсныг бол мэдэхгүй. Гэхдээ тим Ялаад тоглоомны газар тоглолцсон юм шүү. Тим юм бол монголчууд бол амар донтох юм лээ. Тэр газарт бол амар донтсох. Тэгээ тэр загс нь бүр яа хаяа хизээч хөхгүй зэ. Монголчуудын боловсрол сайжиж казино лиг л болох болов дээр багт тий. Намайг нэг Гүйл. бууцчих. зүгээр гадаадууд ордог казино бол байх хэрэгтэй юм шиг санагдав. Зарим газар тийм л шүү. Тийм шүү дээ. Цон гадаад хүн орлоо. Локлууд нь хизээж орчлохгүй. Тий. Гэхдээ гадаад хүмүүсийг паспортаа үзүүлээд ордог. Түлд ажил Тэгдэж шүү дээ. Солонгос хүн тэгдэж шүү дээ. Оо. тийм. Паспортаа үзүүлээд ордог. Гадаад паспорт. Би ч бас Солонгосын казинод нэг Тэрний төлөө давхар иргэшилтэй болж байна шүү дээ. 300 мянган вон Монголдо тоглох нь бол. хожиж Гадаадын давхар иргэншил өгөхгүй байсан. Гадаадын иргэн болсноо Монголын виз авах гад жоохон зовж муугаш. тэгтээ казино ч амар юм л шүү дээ. Дотроо хоол мол нь үнгүй байт юм л шүү. Казиноос л хамаардаг. Байлгаа л их. Тийм ер нь бол сайн казино бол ингээд Лаг газрын лаг казино тийм л. ингээд хоол нь үнгүй заа. Буфет эднэртэй. Тийм хоолоо ингээд идүүлээл тэндээ ер нь ингээд Гоё, тийм. өдрөжл байлгаж явах зорилго. Тэгээ тэр чинь ингээд нэг яг ямар ч мөрөдөд тоглоом вейлүүдээ л ер нь анхаард юм бэл шүү дээ. Халимнууд гэдэг тийм. Тийм. Тэд нар бол яг л гол орлого оруулалт хүмүүс нэгэл слот машин ч юм уу рулет дээр ч юм уу байнгын л ингээл байж идэг ерөөс тэрнээс хөдөлдөг. Тэгэл яг тогтмол орлоготой тэрийг л зүгээр яг казинодод зардаг ч юм уу. Тийм. Мөрийн дээр өрдөг. Тийм тэгээ жижиг сажиг хүмүүс бол зүгээр нэг тамхины мөнгө хийж өгчөөл гардаг баг. Тийм. Зарим нэг нь тэгэхээр тэр чинь одоо нэг за гуруулаад одоо ингээд юм жижиг гарын тоглогчд байгаа шүү дээ. Тийм. Гуруулна шиг 100 хүн ороход нэг 3 л хожоод гарах байх. Тэгэл 3 л олсноо нэг дабл дат ч юм уу гарах байх. Тийм. Тэгэхээр нөгөө хэд нь зүгээр оруулсан мөнгө алдаад за болио зүгээр үдсэн ингээд гарахад Тэгээд тоглол зүгээр л үтсэн. зүгээр maintenance-ийнхаа мөнгийг л хийдэг баг. Тийм онлын хувьд л тэгэл бас хаг баяждаг л ямар ч алдагдал амсах боломжгүй тийм систем л байгаад байна шүү дээ. House always win гэж. Яа. Тэг чи ус нэг дахт ялаад байгаа гаруудаа хойд тоглоо хүртэл гаргаж маргаад мөнгөний буцаж аваад Яа. Монгол казино нэгдэх юм бол сайхан хахуул авилгын яг тийм ринг болох байх байна. Яа. Гоё шаш. Тэгжиж л уус өгч. Илүүд ордож жагаад бүгдийг нурааж жагаад тэгээд тэр үндснээс нь босч ирнэ болсон. Таар түрүүн цас орсон өдөр юу? ажил дээр Ажилтаа. Юу лээ хагасаа ч тий. Үгүй ш тавтгаж ч тий. Тийм би чинь тэр үед өдөр чи яг тал ажиллаад нөгөө нэг 5 дахь шүү 4 дахь шүү. 5 дахь. тий тавтгад 5 дахьд хэдүүлээ бильярд тоглоо өстэй. Тэрний ч өдөр нь шүү дээ. Тавтгад яг юу байсан байхгүй тал ажиллаад тэгээд би Бильярд ажлынхаа үний house warming party дээр очсон ажиллаараа. Яа. Амьдралдаа анхныхоо удаад гэхдээ 100 цас орж байгаа гарч тийм үү? Тийм үү? Та харжаагүй. Монгол 6 сарын бүр сүүлээр 6 сарын сүүлээр бол би анх удаа. харин Монгол тийм гэхдээ ер нь ингээл 5 сарын сүүлээр бол орж ирсэн. 5 сарын сүүлээр бол айгүй илбэг. тийм. 6 сарын 10-10-нд бол цас орж Нэрэл байгаа. 6 сарын 6 сарын 10 миний төршөө үз би тэрийг санмаар л Тийм. цас орсон. Яг 10 дэвшээ. Тэгээд 11-нд юм байна гэж. Тэгээд яг манай би 9 дугаар ангийн хонхны үеэр 6 сарын 12-2-нд болж илүү. Үгүй 6 сарын 14-нд болж исэн. Манай 9 дугаар ангийн хонхны үеэр. Тэгээд амар цас ороошаад би ста зайл гэж. Тийм тийм. Нус ацартаа наац хийх юм хөлдөж өгөх. 6 сарын сүүл гэдэг чинь бол гэхдээ бас
амар экстрим баг. экстрим л. Дэлхийн дулаар л тэгээд идэг гэсэн. Үгүй гэхдээ цас орохдоо зүгээр цас орж болно шүү дээ. Цасаар шуураад идэг шатсан бүр. Бүр ингээ юу ч харагдахгүй. Сая энэ өвөл ийм их цас ороогүй шүү дээ. Тий. Шинэ жилээр сүүлийн 10 жил шинэ жилээр ийм гоё цас ороогүй шүү дээ. Тэгснэ зүгээр бүр амар их цас ороод тэгшээс. Тэгээ манай энэ байрны ус тасраад эхлээд халуун ус тасраад дараа нь тог тасраад дараа нь хүүтэн ус тасраад тэгээ юу ч байхгүй болоо. Инхийн сүв болов. Тэгээ хагасаа өдөр нь бүр ингээ юу ч байхгүй өдөржингөө зүгээр орондоо явцсаар гадаа өнгөрсөн шүү дээ. Хоол идэж болохгүй яаж ч болохгүй. Бүх юмний цэнийг дууссан. Энэ манай энэ ажлын урдлын голд бүр амар болчихлоо. Тийм л үлээ. Амар үйлцээ. Яг тэр нэг нөгөө нэг юу руугаа ордог жижиг гүүр байдаг штэ. Одоо энэ нөгөө нэг доотлын нүхэн гарц шиг юм руу ордог. Тэр жижиг гүүрэндээ тулаад ирсэн. Би нөгөө юуруу явсан байхгүй юу? Дахиад хагас өдөр бороо ороход тэрийг яг гүүрээ давхаар шаажсан. Уулын заагаар баян зүрхийн товчоо явсан байхгүй юу? Тэсэн чи тэр нөгөө нэг голын хаягаар нэг тийм хаусад барьсан байдаг шүү дээ. Тэдний бүгдээрээ живцсэн байл шүү дээ. Гоё л гэж утсан. Одоо тэгэл гараа сандраад сороод байгаа бох тийм. Одоо тэгээд сороод тэр чи яг гол нь ингээ тэр чигээр урсж байгаа юм чинь тэр үр чинь. Гэхдээ тэр нэг манай уртлын голд нэг хідэн трактор байгаад л. Харин тийм. Тэднийг юу хийгээд байгаа юм бэ ойлгохгүй шүү дээ. Юм ухаад байгаа юм уу? Тэр эргийн нурааж. Тэгэхээр улам дээшлээ шүү. Хідэн трактор бол яваал. Тэр тракторууд яг ямар нөгөө сэлб голыг тэгээд ухаад бол ямар ч нөгөө нэг эс аутлет тэр унгаагаад тэр ямар ч нэмэргүй байгаагүй шүү дээ. Тийм шүү дээ. Угаасаа тэгээд урсцсан л лээ. Сэлб бол хэвчээч. Тэг амар том хэсэг ч байгаас машин зөксөөл болгоцсон болохоор тэгээд тэнд бол тэнийг. Гэхдээ халихаас өөр. Та нар анзаарч байна уу? Ерөөсөө тэр урсан тухай медиа ерөөсөө репортлохгүй байна. Тийм үү? Тийм боос нэрээ. Тийм. Чи түрүү жилийн үер дээр бөө юу амар юм болсон шүү дээ. Амар сэвсэн шүү дээ. Одоо яг сэвэлт нь бол нэг амар биш ч гэсэн яг харагдал байсан л та. Одоо тэгтээ зүгээр яг media manipulating ерөөсөө хийхдэггүй. Бүгдээрээ яг ингээд хамаа амх болцсон байгаад байгаа. Тэгээд тэггүй угаасаа яг ингээд тэгэхээр media manipulate хийж байгаа юм шүү. Харин хийгдсэн. Тэгээд амаа амх болцсон байна. Одоо ихтэй сексуал богдын видео ингээд битүү яваад байгаа шүү дээ. Тий. Энд чи ямар муу байхгүй. Тий, зүгээр нөгөө сексуал богдын видеог муулж явах нь тэгээд чухал ш. Бусд хүнийхээ бусад хүний юмыг үзэх гэхээр алгоритмыг эвдээд байгаа. Тийм. Тэгээд тэгдэл гэдэг шүү дээ. Ер нь бол янз бүрийн смарт хил амт хүртэхээр бол зүгээр л ямар ч хамаагүй тэнийг юм хийгээд чаагаад байгаа байхгүй. Зүгээр л хэдлээ амар мим болсон ч хамаагүй. Нэг драма үсгээл тэгэл нэг 100 сая өгөөл. Тэгэл сексуал богд оюук хоёр нэг тэнийг юм ярьж мим болоо. Сексуалын юмнууд амар их явж ин та анзаарсан уу? Ням осрын учрал гэдэг аккаунт ингээд Instagram дээр айдууд амар. Сайн нөгөө нэг мэтгэлцээнд орсон чинь яг тэр мэтгэлцээнд орсны зорилго барыг тэр юм санагцсан. Ерөөсөө юу ч яриаггүй зөө. Зүгээр л ажлын тайлангаа ярьсаар гал дууссан учрал өөрөө. Тэдэн тим хийсэн ингэсэн бид нар ийм хийсэн. Ийм өргөжлөх боломжтой гэдэг. Гэтэ ямар ч ингээд ямар асуудал нь юу байгаад байгаа тэрийг яаж ямар шийдэл байгаа. Оос зүнээс асуудал байхад ч тэр мэрийг ерөөсөө ярьсан байхгүй. Тэгээд гэснэ тэр яг ярьсан юм зүгээр л катлж аваад баахан ингээд пэйжүүдээр ингээд постлоод бүгдийг бүсгэлцсэн. Тийм л яваад лээ. Тэгээд гол тэрний орсон зорилго тэр юм шиг байсан. Угаасаа төлөвлөгөөтэй шааж байгаа. Тэснээр paid is би ингээл салбарын захирал нь болохоор л яг хоо очигээд очлоо гэлээ. Учрлоо. Тий. Өрсөлдөж байгаа юм бол адилхан бустай адилхан өрсөлдөж байгаагаар л орох хэрэгтэй шүү дээ тэр чинь. Тий шүү дээ. Тэр чинь нэр дэвшигчийнхаа үднээс очиж байгаа шүү дээ. Тий. Тэрнээс өмнөх 4 жил сонгогдсон өвчнөөрөө PR хийсэн хүний хуваар очих усгүй. Тий. Сонгуулалт хийтээ. Сонирхолтой л байна. Бүтэхгүй. Яана. Бүтэхгүй. Гэтэ ман гараад одоо нэг гайгүй тал нь шүү дээ тий. Тэр пропорционал болгоцсон нь бол дажгүй болж байгаа. Яг пропорционал болцсон үед бол яалтчгүй жижигэн намуудаас бол илүү гарч ирдэг үе байдаг байхгүй. Арслан нам арай гайгүй чанстай байгаад гэсэн үе нанал пропорционал системтэй байсан үе. Тэгээд хартчихсан намаа бүтэхгүй. Хартчихсан ч өөртөө тэгээд амар. Уг нь бол дажгүй хүмүүс байгаад л. Гэтэ яг яалтчгүй удирдлага дээр ингээд амар хагаралтай. Удирдлага дээр хагаралтай байх чинь яг нэг юу боллоо шүү дээ. Нөгөө нэг засгийн газрын бүтцээ зураад
хүн нам постлцсон шүү дээ. Тий. Тэгсэн чинь араас нь ардчилсан нам постлсон чинь наадах чинь манай постлсан юм биш гэж хоёр өөр засгийн Ардсан нам постлоо гэсэн зүгээр өөр хүмүүс л яг ийм байж. Үгүй энэ хүний доор ийм байна. Луу химэлээ. Ган төмрийн доор ийм байна гэснээ нөгөөт нь Батулгын доор ийм байна гэд хоёр юм гаргацсан. Гэтэ өөртөө бол яг намаас болд гэж гаргаагүй юм билээ. Гэтэ миний бодлоор бол зүгээр яг Ардсан нам асуултаа байгаа. Гэтэ тэрийг ингээ бүр дүйлгээд нөгөө ардын намаас бол амар баг юм яваад байгаа юм шиг байл. Тий, ер нь бол тийм. Тий. Амар дүйлгээд. Ардын нам өөртөө дотроос амар талтцж байгаа л гэл. Тэгээс. Гэтэ олон ардын намынх нь амар ухаантай бас тэрийг ерөөсөө олон нийтэд бол нэг амар харуулахгүй. Тий. Амар диктатуртай байгаа байхгүй. Зүүн байлээ. Тий. Яг ингээд алан шүү л алруундаа гисэн нэг бистаа сууж байгаа байхгүй. Тий. Тэр бол хин гэдгийг нь ойлгомжтой тэр бол. Тий, хөрөлс өгөх гэснээ зандан шатар гэснээ өөр хинчлээ. Хэд хэдэн фракцууд бол байгаа л нэр хэлтгэл. Би бол зандан шатар манай тэргөөс нэр дэвсээ саналаа өгнө. Хөргөжлөлтэй шүү дээ. Гой рил. Би бол гэхдээ яг амар дефитист байгаа. Тэгээд ер нь л сүүлийн 2 сонгуул Монгол дээр амар дефитист байгаа. Тэгээд би жил болгон буянгийн жагаа саналаа өгдөг гэсэн. Буянгийн жагаа ягаад гэвэл амар их тим юм гоё медиа үйлдвэрлэх боломжтой хүн шүү дээ. Тэр чинь амар их өөрөө явдаг мим фактор шүү дээ. Тэгээд тийм болохоор яг угаасаа л ялагдахаас хойш ядаж 4 жил нэг хэрүүл сонсоо байж ийдэ гэж боддог. Би бол тэрийг амар дэмжихгүй байгаа. Тэгэж жоохон дутуу үнэлж байгаа. Ингээ зүгээр үл тоомсорлж байгаа хүмүүсийг бол I think тэр бол зүгээр янз бүрийн тогтолцоо тийм их бол багаар аяндаа сайжрах зүйл гэж харж байгаа. Тэгээд хүмүүс идэвхтэй аль зөв сайн гэж бодсноо л ер нь сайн сонирхдаг нэмж өгөх л хэрэгтэй л гэж бодсон саналаа өөрсдөө. Чи улс төрөөр оролдохгүй ч болно. Улс төр чамаар оролдоно гэж байна. Йоо. Амар шээсэн. Амар. Мэн амар кэш. Тэгээд тэггүй юмстай. Манай төрөг бол ман батараа л шижил. Манай төрөгт бүр зөв яриг оргил байгаа шүү. Амар яндаатай төрөг байгаа. Тэгээ мэдгүй л дээ. Би ингээд харсан чинь хүн намынх нь нэг хачин хоёр юм байгаа. Зөв яриг яг нөгөө оргил гэдэг нэг залуу байдаг шүү. Зөв яригч мэдгүй л дээ. Таны амьдралтай байсан гүлгүүд юм а бүр яг таны амьдралтай гүлэг заяа бүр нэг юм худын кинг байдаг шүү дээ бүр. Амар хачин зарим байна. Тэгээд нэг нэвтрүүлэг дээр амар халтар нэвтрүүлэгтэй байж амар нэг гой нэвтрүүлэг хийж байгаа юм шиг. Энэ чипс дээр пицца дээр гашаагсан. Чипс амар бар паприка ингээд тавьчихсан шүү дээ. Манай нэвтрүүлгийг болгож байгаа юм шиг. Манай нэвтрүүлгийг гүтин гүнсдэг гашаагсан. Бараг тэгаш. Гой мэдээ шагаад шүү дээ. Зөв яриа дээр гой мэдээ шүү дээ бас. Гойн баг юу згцсэн байдаг. Амар чип. Мос аим. Тэг бүр оргилын фэн групп байдаг шүү Facebook дээр. Дэв. Таар биш тий. Энэ play time явж байгаа. Нэг харж байгаа. Харж байгаагүй. What the fucking trash. Би жоохон юм follow ихтэй муу л да. Сайн уу? Сайн явж ирсэн үү? Сайн уу? Сайхан да. Playtime та нар явж байгаа. Яваагүй л байна. Явж гэнэ үү гэсэн үү? Явж байгаа мó. Явахгүй л байна гэж. Наа чи зөв үстэй. Үгүй англиар зөв. Чи англиар явж гэнэ гэж штэ. Really? Тий, явах гэж байна уу? Явах гэж гин үү гин штэ. За окей. За. За окей, явах гэж байна уу? Явах гэж байна. Явах гэж байна. Би тэгээд Playtime дээр ингээд энэ бүр ингээд PDF хийцэн зав. Чи чеклээд энд явахгүй, энд явна гэдэг. Шарн color code-тэй шарны schedule-ээр ингээ гарцсан байсан шүү дээ. Тэгэхээр би тэрийг PDF болгож байгаа. Тэгээд өмнөх Playtime-ууд тэгээд жоохон гайгүй бандуудыг miss out болоод санагдсан байхгүй юу? Ер нь айгүй зөв тактик байна. Тий, амар зөв л юм байсан. Тий, тэгээ явах магадгүй ингээд ийм шараар дугуулж муулаад тэгээд цагаанаар дугуулж муулаад тэгээд тийм нэг стратеги гаргасан. Чи ч нэг ингээ авч явах юм аа листлж байгаа авч явдаг тий. Тий шүү дээ. Дэм. Наа чи бүх чи Excel-ийн тэмцээн зохион байгуулагч Монгол. Тий. Би оролт. Чи Excel дээр сайн уу?
Наа чи Дуртай Excel амар дуртай юм. амар дуртай шүү. Би яг сайн бол биш ээ. Тэр ярьжсэн нөө Excel-ийн тэмцээн тэрийн талаар чи хантын ярьжсэн ч юм. Yes бид Бид ажил дээр үзсэн. Тийм. амар гоё юм. Амар ууст Амар интенсэн билээ. Амар инээ. Тэ Annihilator гээл амар тэмцэлж мэдчихэж байгаа. Амар гоё гост. Би бол Excel дээр өшөө сайжирмаар л байд. Яа. Яа, тэгвэл Монгол зохион байгуулалт гэдэг хүмүүс орох байхаас Амар хөвгчлээ шүү дээ. тэрэн дээр тэгээ амар нөө зүгээр нэг осорч яваа маягийн тиймэрхүү хүмүүс дандаа оруулаад тий. Би тэгтээ яг юу хийгээд байгааг нь юус ойлгоогүй шүү дээ. Би юу ч ойлгоогүй шүү дээ. Яг хийж байгааг нь. Яагаад хэлээд гэхдээ. Зүгээр томьёо оруулаад тэгээ яг ийм асуудалт нэг юм проблем өгцөн. Тэр проблем ингээд бодлого нөгөө томьёогоор нь бодоод ингээд гаргахаар түүл чадахгүй юм оруулах юм байгааз байхгүй. Тэгээ тэр томьёонуудаа урд оруулах. Томьёонуудын юу н аккаунтуудын амар ашигладаг үстэй тий. Би бол гайгүй хөөрхөн томьёо юм. Менежерүүд тэр Би яг нэг дунд төвшөнд бол мэдвэх хаа. V lookup бид нар гээл. тийм байдаг тий. Гэтэ яг тэрийг зохион байгуулагч нь байхын тулд комментатор нь байхын тулд өөрөө бүр амар байх. лаг хүн Тий. байна. Project manage хийхэд бол тэр томьёонууд хэрэг Ямар ч хамаагүй шүү дээ. Тэр чинь зүгээр л бордроо мэддэг. Яг амар олон их дататай ажиллаад ирэх хэрэгтэй бол яалтчгүй тэр 50%-ыг бол ашиглах хэрэгтэй л болчт юм билээ. Тэгээ яг өгдөл дээр ажилладаг яг ийм дата менежмент тэгээд одоо судалгаа хийдэг ч юм уу тиймэрхүү юмнуудаа ил цаанаас л томьёо хэрэглэхээс өөр аргагүй л юм лээ. Тэгээд саам л ашигладаг шүү дээ. яа тэгээд яг тэгж бүр амар advanced team ашиглахаар бол зөте шал өөр ертөнцийн байд юм билээ. Гой. Би бүр яг олон улсын нөгөө нэг team юм нөгөө Excel-чтэй холбоо. ISEC байхад ингээд яг нөгөө international-аас ингээд нэг team бүр нөгөө control sheet байдаг гэсэн юм байна. Тэгээ тэрний ингээд томьёонуудыг хахаа ингээд бүр амар advanced баг. Тэрнээс яг ингэж хийж болт юм байна. Excel гэдэг бүр амар програм боо. Манай ажлынх нь нэгнийгээ тэгээ шаа. Чи Excel дээр хийчээч. Because you excel at it. Because you're excellent гэж. Амар. Тэр чинь ингээд бүр хүн төлөвлөсөнд амар хэрэг бидний мэдих томьёонууд чинь зүгээр донд level зөө. Тэрнээс advanced ингээд бүр developer mode руу орж агаад бүр програм эднэр оруулж болт юм билээ бүр. Скрипт эднэр оруулаад. Математик хэрэг болно гэж бодсон чинь Excel гараад томьёо байхгүй томьёог шинээр оруулж болдог. Тийм билээ бүр. Яа. Тийм үү? Шууд developer mode-тэй юм уу те өөр тэр. Дайм. Консолод орж Яг байгаа. Microsoft MP доогоор зураас restart game. яг Excel дээрээ юу? Тийм. Google Sheet бол болохгүй бах те. Google Sheet болохгүй. Google Sheet гэхдээ амар төвөгтэй л болох байлгүй. Browser-оор дамжиж байгаа болохоор тэр чинь тэгээд Google Sheet бол жоохон function бол Excel-ээс муу. Гэтэ амар convenient шүү дээ. Амар convenient. Би угаасаа Google Sheet ашигладаг. Талаас хүмүүс ажилтдаг бол айгүй. Хамаагүй дээр online function бол Excel-ийг бодвол Microsoft гэх нэг юм OneDrive-аар холбогддог те. Ядаргаат тий. Тэрийг Монголд бол холбож ашигладаг хүмүүс нэрээ их шүү. Тэр Google одоо тэр Word, PowerPoint, Excel-ийн patented юуг нь авч байгаа шүү дээ, форматыг нь. Тэг амар их мөнгө төлж авдаг бах тий. Тийм л байлгүй тий. Тэгтээ слайд нь хог шүү дээ. Patented бэлхүү дээ. Тэр чинь амар лаг юм хийчээд тэр чинь зүгээр өөрөөгөө хийчихдэг юм шүү дээ. Spreadsheet чинь тэгтээ зүгээр байдаг л зүйл шүү дээ. Гүү тийм. Тэгэхээр Microsoft-ийн юм шүү дээ. Ийм functions гэдэг юм а патентлж болно шүү дээ тэр чинь. Тийм байх та. Microsoft-ос өөр Excel гэдэг юм байхгүй. Байд юм аа. Байд юм уу? Юун дээр юу байдаг? Apple дээр юу байдаг? Бас Excel үү? Excel үү шүү дээ. Microsoft Excel-ийг ашиглаж. Би тэгтээ яг нэг тийм юм бүүтлэг маяг юм харсан. Apple дээр чинь баг Excel, Word-ийг амар гэж Apple-ийг зөхиөсөн шүү дээ баг. Амар гоё шүү дээ. Тий. Тий, Apple дээр чинь ингээд нөгөө font тий, Macintosh эднэр дээр чинь нөгөө гоё фонт нэг хэрэглэх гэж юу н Apple-ийг зөхиөж тэгжсэн шүү дээ. Тэрийг чинь Word-аас илүү гоёйг уу? Тий. Үгүй зүгээр фонтууд байгаа шүү дээ зүгээр. Фонтуудыг бол Apple зохиожсэн шүү дээ. Тийм компьютер дээр ингэж фонтыг өөр бичиж болдсон юм гэдгийг бол Apple Steve Jobs барыг хийсэн шүү дээ. Тийм үү? Яа. Тэгээд гоё мэдээл. Тэгээд тэр чин дараа нь Windows дөрөж юмд оруулж ирсэн байхгүй. Тэгснээс яа. Тэгээд яг Word-ийн үеэс өмнө нь бол тэгэл яг
компьютер MS DOS юу байсан. Нөгөө нэг юм хар яг жигнэс яг програмчлал шиг. Тэгээд их хар юм дээр ингээд код мод бичиж байгаа тэгээд тэрийг загварчилж магварчилдаг. Тийм байсан. Код бичнэ гэж тэгтэй бас амар бааш. Энэ код дайжгүй шүү дээ. Яг энэ Excel-ийн SAM гэдэг чинь л ер нь өөрөө баг код шүү дээ. Тэгэл тэрний л жоохон advanced төлбөр өөр нэг жоохон хилий. Одоо нэг бидний Excel дээр нэг 10 код 10 50 мэдчихээлээ гэхэд одоо програмчлал дээр нэг 100 ч юм уу 1000 ч юм уу арай олон 50 мэддэг. Тэгэл тэрийг яг зөв дараалалаар нь гаргаж чаддаг тийм л байдсан. Би програмчлалын нэг ангид нэг семестр үзчихсэн шүү дээ Америкт байхдаа нэрээ. Тэгээ даалгавар маалгавраа ингээд яг 50 код бичиж байгаа. Тэр код бичснээрээ ингээд нэг юм юу лээ. Нэг юм тоонуудыг ингээд секвенсээр гаргадаг нэг тиймэрхүү юм хийжсэн байхгүй юу? 10 жилд мэдээлэлцүүдээ бас жоон үзээд төгсөн шүү дээ. Маа шинэ Монголд амар хөөрхөн яг мэдээлэлцүүдээр яг коджилж бас хичээл ордог гэсэн. 10 жил бас хөөрхөн л байсан юм хүүхдүүд. Та хаана лээ? 24 тийм биш юм тий. 24 дайч. Их сургуулиуд бол тийм байдгүй шүү дээ мэдээлэлцүүдээр зүгээр л Пэйнт гаргаж ирж суучаал танхимтай. Тэ. Мэдээлэл зүүн танхимтай сургууль гэх тэрүүгээр амар яадаг. Өөр сургуулиуд чинь тэгэл нэг баг мэдээлэлцүүдээрээ зүгээр гоо тоолж болоо л тийм. Тоглоом тоглосоор байгаа. Тэгснэ ингээд манайх ч нөгөө 10 руу шивэх мэвхийн код мод бичнэ. Cool. Patents Stack Exchange.com гэдэг сайт дээр хариулсан мөхөхгүй. Патенттэй гэсэн чинь нэг хариулт байгаа. Тэгсэн тэр нэг оноотой байгаа. Тэгсэн чинь yes. Google Patent Search-с хайсан гэдэг жоохгүй тэгснэ. But so do Google, Apple, Borland, SAP, IBM, etc гэнэ. Хуваад чиргэлт юм бата. IBM одоо бэд юм юу? Баа шүү дээ. Компьютер хийд юм. Компьютер хийдэг баха. Гэтэ юун дээр вүлээ? Нэг юм дээр ажилтیں۔ Орсон софтвертэй холбоотой л байна. Хоёр ингээд бороо орохоор алхуул илүү норно гэж боддгоо. Хурдангүй үл илүү норно гэж. Би наадах чи мэднэ 50-аар. Хариулт юм. Алхуул баг нордог гэдэг үстэй. Тий. Гэхдээ чи хангалттай хурдангуй чадах юм бол те төрүүлээ cover орчих юм бол. Би гуглдсан чинь. Гэтэ чи хурдангуйх тусмаа норлтын чи рейт нь улам хэсэг юм. Тэгээ борооноос шалтгаална. Эсэргээрээ зөө. Эсэргээрээ яг нэрэ хурдан гүүхээр чи илүү их нордог гэдэг ч байгаа байхгүй. Тийм тэгээд идэх хүмүүс. Гүүл илүү нордог ингээд. Чи гүүхэр чи ингээд яг дээрээс ч орж байгаа хамаад яваад байгаа. Утлаас орж байгаа бас хамарж байгаа тий. Гэхдээ яг үнэндээ яг чи машинтай явж байгаа тийм амар хурдан биш болохоор яг үнэндээ чанарын ялгаа нэг байхгүй. Тийм болохоор гүйсэн дээр гэдэг байхгүй юу. Уг нь бол гүүх нь илүү ус орж байгаа ч гэсэн яг үнэндээ илүү их нойтон болгож байгаа зүйл чинь чи бороонд удаан байж байгаа нь илүү удаан байхгүй. Тэгэхээр чи тий алхаад уртлаасаа ирэх бороог басахад алхаад удаан явах уу тий 10 минут алхах уу эсвэл зүгээр 5 минут гүүгээд уртлаасаа ирсэн ч гэсэн тий 5 минутнаас баг норох уу гэдэг юм. Чиний алхалтын хурд бол гүйлтийн хурднаас л хамаарах субъектив юм биш үү? Тий. Тэр машинтай явж ивэл жишээ нь машин ч хурдтай явж байгаа юм чи илүү норно. Би урагшаа явж байгаа болохоор. Гэтэ машин орохын там бат. Машин дээрээ хүлүүлцэн гэж. Тэгвэл амар норно гэж. 80 км цагийн хурдтай гэдэг 2 минут яваад үз амар норно гэж. Чи 5 минут алхсан хүнээс илүү норцсон байгаа сте гэж. Гэхдээ бүр амар хурдан явах юм бол унж ирж амжихаас өмнө бултаад яваад гэж байна. Зээлээ. Тэрний хариулт нь тэрэн дээр DC Comics дээр Flash-ийн нэг тийм дугаар байгаа болов. Боронс болтож байгаа. Google чинь нэг бороо оруулаад тий. Би нороод. Бороо оруулаад чи оруулаад. Бид тэд нэг бороотой зураг аваад. Тэгээд нэг юм бороо оруулах систем хийцэн. Чамаг Rain Dance хийж мэгээд бороо оруулсан гэж байна. Сүүндэр тэгдүүлээ. Индиан юм дээр тэгдэг үстэй. Индиан чутлаа. How I Met Your Mother дээр Rain Dance хийдэг. Тийш үү. Бороо оруулах гэж. Тэр бүр бороо оруулж яах гэдэг. Тэгэд бороо орчхоор нэг охинтой уулздаг ч үлээ. Тийм. Эсвэл нэг
Бороноор уулзъя гэд ярьсан ч үлээ. Гүү штэ. Тэр Робиныг бороо нэг аялалд явах гэдсэн чинь ч үлээ бороо оруулчвал тэр аялна. Нэг залуутай. Хаа мэт юм аа шал. Тэтүүлээ нэг тавтахад дөрөв бөөнөр уулцсан чинь би зүгээр бодыг зүгээр амар freak юм байна гэж бодлоо. Like freak of nature, freak of sports гэж. Юу гэсэн үг вэ? Бод зүгээр ингээд амар муу байдаг спорт ерөөсөө байдаг юм билээ. Сакс шүү дээ. Амар муу. Тийм үү? Тийм саксанда амар муу. Гэтэ зүгээр бильярд, дартс тэр юу, футбол тэр бүгдэн дээр нь л амар бодлоо. Би яг нас нь л юм шүү. Илүү тэр насны хүмүүс Lived long enough. Тэр насныхан чи ер нь жоохон тим спорттой сайн байд ш. Тэгээ спорттой хамаарал тоглоом дээр амар муу юм мөртлөө. Тийм. Хөл бөмбөгийн тоглоом дээр амар Бильярд видео гейм дээр амар сайн. Дайжгүй л тоглолт юм билий. Гэхдээ заа юу. Би яг тэр нэг тоглолтын дээр будыг бүтэн кэрэцсэн шүү. Би ингээд нёгийг оруулчаал дахиад нэгийг цохол алдчихаад эргэж хараал юм ярьж байгаа бод нёгийг оноогүй манайх миний оруулсан буцаа гараад ирцэн байгаа шахаа юм байна. 3 дараалаад оноогүй шүү. Согтуу байсан юм уу? Тийм сүүл рүүгээ тэгсэн байна. Галаа бит хоёр нөгөө хиний эсрэг тоглолцсон шүү дээ. Ами нөгөө хоёрын эсрэг хин байлаа нөгөөх нь. Тэгээд тэгсэн чинь хойлочлоо. Хойлоо очсон шүү дээ. Очсон шүү дээ. Тэр тэгээ амар зүгээр анхныхоодоо тийм сэтгэл төрсөн. Нөгөө ингээд нэг шот хийсэн байхгүй юу? Гэсэн чи тэр ингээд за ингээд зөх гэд бод хилээсэн байхгүй юу? Тэр нэг шалт алин хийсэн байхгүй юу? Шид бөмбөгөөс өнгөрөхөөр тэгээ ваа наа чи ингээд зөхгүй шүү дээ. Ойгоод орно. Наа чи ингээд ойгоод банк хийгээд орно гэдгсэн чи ингээд би юус яаж ойх гэж ойлгохгүй. Тэгээ зүгээр ингээд шот хийцсэн байхгүй юу? Тэгсэн чи ингээд ингэж ойгоод ойхын тооцоолоогүй хаа. Тэр чин зүгээр яг нөгөө ойхын эсгэдсэн амар боломжтой шүү дээ. Үгүй тэрэн дээр бол гэхдээ арай тооцоолоогүй эсгэн гэж бодож ирсэн. Нэгсэн чин ингэж ойгоо орсон. 3 ойгоод тэгээ ингээд шот орсон шүү дээ. Тэрийг л арай ямар ид чи тэрэлчээ байж тал бүр байгаа. Тэрийг л арай тооцоогүй. Яг нэг ойгоод инкийг бол тооцоолж. Cheat code ашигласан юм шиг зүгээр яг. Гэхдээ бильярд амар гоё шүү. Үн амар гоё те. Нэг юм зүгээр бильярд пүүлний ширээ ингээ манай гэрт байдаг бол би бол өдөр болгон тоглоно. Өдөр болгон ингээ өөртөө ингээ тоглоол дасгал хийгээл бич. Гоё. Бильярд гоё. Хөөе. Би нэ снукер анх тоглосон байхгүй юу? Бас нэг хаана лээ? Юу лээ? Жоковын тэнд нэг юу байдаг ш. Боулинг газар. Яадаг лээ. Өөр снукер амар том ширээтэй бөмбөг нарай жижиг шал өг. Тэр нэг дан өнгөтэй байгаад байдаг шүү дээ. 3 өнгөд. Улаан өнгөтэй. Дан улаан өнгөтэй. Тэгээд бас нэг өнгөтэй өөр өнгөнүүтэй нэг 6 шиг хичлөө бөмбөгнүүд болоод байхгүй. Тэгээ амар том ширээтэй. Тэгээ амар жижигхэн бөмбөгтэй. Тэгээ би анх цохоод өрөөсөө гээд Q болоо ондгоо, цагаанаа ондгоо бүр. Нөхөн бас жижиг. Тий амар хэцүү мөлөд тэр чинь. Хэцүү. Тэр бүр оруулж чадахгүй байсаар байгаа гэдэг. Снукерний тэмцээн зурагтаар гардаг байхад би үздэгс байхгүй. Тэнгүүд ингээд best of 35 тоглоом заяа. Fucking боддоо та зүгээр яг нэг өдөр ирснэ. Нэг өдөртөө дуусчихсан. Тэгээ дараалаад баг алддаггүй шүү дээ. Тэгээд ингээд баг шодоод одоо чи битэр хуруудаад те за чи ихлэн гэнгүүт нөгөөх нь ингээд тэнд болчихсон. Тий. Эхэлсэн үнэн шууд тасралтгүй оруулсаар байгаа. Оруулсаар дуусчихдаг. Тэгээд алдах тохиолдолд амар цөөхөн. Тийм болохоор best of 35 тоглолт. Тэрнээс best of 3 тоглох юм бол хуруудад хоцсон л очиж чинь гэсэн үг. Тэгээд бүх тэмцээний финалд яг нэг хятад нөхөр сууж байдаг. Тэгээд яг яад юм бэл тэр чинь ингээд одоо ингээд улаан 3 бөмбөг нь болохоор ингээд яг одоо нэг булангийнхаа ингээд чигссэн байгаа байхгүй. Тэнгүүт яг тэрнээсээ эхлэнгүүтээ орууллаа бөмбөг нь Q бол нь хаанаас цогсон яг тэр газараа буцаж ирэн заяа. За. Зүгээр тэр хүмүүсийн скиллийн дагуу буцаж ирэн тэнгүүт улаан орвол буцааж гаргад юм байна л та. Тэг буцаа гаргалаа тэрийгэ цохол. Гэхдээ яг хідээс дэш нэг бөмбөгөө спамдаж болдгийг нь бол мэдэхгүй. Гэхдээ ямар ч би яг ингээд нэг үзчихсэн чинь тэргээл цохоо шахав биз та. Тэгэл 2 4 6 гэж шахав биз та оноогоо авааш. Олимпикс дээр уйтгартай спорт оруулдаг юм бах та. Зүгээр яг юм уу одоо пул байдаг шүү дээ. Тий уйтгартай спорт оруулдаггүй гэж уйтгартай спорт байдаг хасдаг шүү дээ. Аудиенс багтай attendance багтай одоо энэ чөлөөт бүх байгаа шүү дээ. Freestyle wrestling тэр чинь хасгаад бүр ингээд арай гэж ингээд гуйж штэ гэд байгаа л хас шүү дээ. Нэг үзэгч багтай л хэр. Freestyle wrestling гэдэг жоох сонио шүү дээ. Хувцсан амар тийм.
Инэттэй. Инэттэй. Чон гей штт. Чон гейтэй. Гей штэ тэр чинь. Yeah. Нилээн гей штэ. Амар Not just a little. Спидо өмссөн баг. амар тэнэг. Тий аяар бивийнхаа крочо өнөрлөө. Яг 60-ст хөвтчихэд ингээд тийм байрлалаар ярилтэж. Ой та юу харж ирсэн үү? Кар жижитсу гэж харж ирсэн үү? Амар яд штэ. Харж ирсэн дэрэ. Кар жижитсүү. Тэгээ хоёр өстө машин суун заяа. Бүсээ ингээд бүсэлцсэн ингээд машин дотор суугаад. Тэгээ юу ч их цаг болоод эхлэнгүүд ингээд би нэг өчхийн тулд ингээд машин дотор ноцолдог. What the fuck? Ачаа гоё биш. Тэр seat belt мэлтийг ашиглаж болдог. Тэр бариулаас нь барьж марж байгаад ингээд тулж марж байгаа. Наач өөр гоё идэгтэй. Яг тийм. Тэр бол гэхдээ амар practical гоос тээ. Ээ жинхэнэ амьдралтай Яг байж болохоор байж болохоор. Тэрс би жинхэнэ амьдрал дээр хаана хинтээ нөгөө хүн намайг цохихгүй байжгаад газар өнхөрж байгаад би тэр хүнийг өчөж угаах юм. жинхэнэ амьдрал дээр Jackie Chan-ы сургалт мургалт байх хэрэгтэй юм шүү те. Зүгээр ингээ яг Жижиг хэрэглээ. байгаа орчноосоо тий яг юугаа ашиглаж яаж зодтолох уу гэдэг тийм арга. аргаар яаж зөх хариулын тавг яаж ийгүүлэх үү гэж. Тэр нэр Яг айгу. чи яаж ижил нэг юм дугуйтай юм дээр гараал. Гүү тэрэн дээр ингээд явж амшдаг те. Дугуйтай юм нарийнхан юм хүм дээр ингэж ингэж байгаа. Гэхдээ Jackie Chan бол яг тэр бүх direction өөрөө хийдэг гэхээр амар genius. Амар уус. Тэгэхээр бас жоо автизмтай юм шүү. Чи бас ийм болчихжээ бүр ханттай байсараад юм болгоны л зүгээр аутизмтай гэдэг болсон. Чамаг хэлээгүй шүү дээ. Нөө. Бис Jackie Chan-ыг Яг тэр амар тренд болцсон мэл зүгээр онлайнаар ч гэсэн ингээл you know he's not beating the autism allegations гэднэргээл байгаад хүмүүс байнг тэгдэг болцсон тийм. мэл. Тэгэхээр хантил намайг юм болгосон. Би бол автизмыг тоодгүй л. Нөгөө юун дээр UFC дээр нэг champion Ислам Макачев гэдэг нээж өгсөн. гар байдаг хгүй тэр ингээл байж захтаа ингээл ингэж байж байдаг. Наадах чинь бүр зүгээр автизмтэй. Англиар ярихаараа таардаг юм биш үү? яа Ингээ байгаад байдаг. maybe англиар ярихаараа тэгээ амар нөө муу ярьдаг уусаа. Тэгээ ингээд тийм болохоор хүмүүс ингээд he's not beating the autism allegations гэл. Танаа тэгээд ярина. Тэр л нэг тэгж хүмүүс I don't know зүгээр яг тийм buzzword л болсон юм шиг үлээ. Maybe. Одоо олимпич юм шүү дээ. Тийм шүү дээ. Олимп болж байгаа. Евроос болж байгаа. Евро үзэж байна та. Үгүй. Тэр найзуудтай л нэг пивгээд үзүүл гоё шүү. Би төгөөс үздэггүй юм чи. Би нэг Мбаппе нэг хамраа угалсан байсан нэг харсан. Ээж авсан тийм үү. Тэр угаасаа Маск үзсэн. бокс руу цогсон хамрын онхоор том амар. Тэг яг сүүл рүү л үзт юм дөө. Тийм тий. Одоо яг Сүүл рүү нэг Юунод ганц зэр бэлтэлж байгаад үзсэн. Фейк фэнүүд юм чинь одоо. Тийм фейк фэн юм чи. тий FIFA Евро 2-ыг л нэг үзтээ. Аль нэг. Тэгээд Яг Юунаас- Олимпийн хамгийн гоё үздэг юм чи юу вэ? Би бол curling гэдэг амар. Тийм тий. Чи тэгээд тий. Curling бол. Би үрс ойлгохгүй. Curling гэж. Нөгөө нэг ингээд Тэгээд Гоё шүү дээ. тэгэхээр би олимпиас юу гэж Дөрмийг гоё ойлгочвол тэгээд би Олимпик бараг үздэг л дээ. Гэтэ би бас нэг амар үз. монголчууд байвал хаяа боксинг Олимпийн сагс амар intense болдог шүү. Тийм тий. FIBA-гийн дэлхийн Одоо- авгаас Дандаа юу ялдаг лээ. Америкс Америкт хийсэн ш ялдаг. сайн хүмүүсээ явуулдаггүй Америк гэдэг юм шүү дээ. Ялдаг лөө. Гэтэ одоо амар сайн хүмүүсээ явуулах гэдэг юм шүү дээ. үгүй Америкч ингэсэн байхгүй. За би баримтат кино үзсэн үний хувьд хэлье заяа. Redeem Team гэдэг. Америкч заяа 70 хэдэн оны үед болохоор Америкийг professional league-тэй гингүүтээ professional лигийнхэн тоглогчдыг явуулахыг бандцсан байсан байхгүй. Тэгээд дандаа коллежийн оюутнуудыг явуулдаг гэсэн байхгүй. Тэгээд коллежийн оюутнууд нь явуулангууд Серб, Словак зөвлөлтийн орнуудыг нухтгүй, дийлдэггүй. Тэгээ байжсэн чинь 96 онд яг Dream Team гэж бүрдүүлэнгүүтээ Майкл Жордан, тэр Хаким Olajuwon, Чарльз Окли, хин Magic Johnson мостыг явуулаад тэдэр нь хух шаагаад тэгээд ер нь тэрнээс хойш нилээ гайгүй амжилттай явж исэн чинь яасан 2000 онд 2004 оны Афины Олимпиад дээр нялга ялагдаад юу чин All Star тимээр юу? 9/11 чинь хэдэн онд боллоо? 2001. 2001 те 2001 онд 9/11 болсноос болоод 2004 онд NBA-ийн хүмүүс явж байгаа. Тэгтээ сайн хүмүүс нь яваагүй байхгүй. Тэр нэг Америкууд ер нь өөр оронд байхад амар аюултай нөхцөл байдал энэ төр гэдэг тийм юм ягаад. Тэгтээ стил одоо LeBron явсан байхгүй. Амар сайн баг явсан. Тэгтээ
хух шаалгаад. God damn 20 жилийн өмнө үү? Тий 20 жилийн. Одоо хүртэл явж илээ. Цаа чинь. Леброн уу? Тий штэ. Амар штэ. Тэрийг бол би амар хүндэлтгээ үзээддэг ч гэсэн. Тэгээд тэгэнгүүтээ 2004 онд тэд чи Аргентин тожигдоод мөнгө аваад. Тэг мөнгө аваад хүмүүс баярлдаг штэ. Гэхдээ Америк бол мөнгө авах ёстой. Тийш. Угаасаа тий. Тэгэнгүүтээ амар өндөр цалинтай тоглож байгаа тоглогч нар угаасаа ер нь яхаараа ялагдтiin гэдэг юм амар их яригадаад. Тэгээд гисэн чинь 2006 оны Pan American тэмцээнээс эхлээд Kobe орж ийн гээд. Kobe болохоор яг өмнөх жилүүдэд нь нэг хүчингийн эрэг толбогдсон. Shaquille O'Neal багийг орхиж явснаас хойш яг ингээд ганцаараа багаа carry-д чаддгүй маддгүй нэг плей-офф орж чадаагүй гэдэг ингээд ер нь амар их карьерт нь муугар нөлөөлөх амар их юмнууд болцсон байхгүй. Тэгээд тэгжсэн чинь Kobe орлоо гэд тэгсэн чинь бусад багийнх нь нөгөө стандар нь тэгвэл би ч гэсэн орё. Kobe орж байгаа бол хожих боломжтой мэн гингүүтээ ороод багаа яг ингэж бацаад тэгж жагаад 8 онд төрүүлээд 12 онд төрүүлээд 16 онд галаараа газар шагууллуу яалаа. Тэгсэн 20 онд бүр яг амрууга шейлгэж баалгасан байхгүй. 20 онд хүрэл авлуу, дөрөвт орлоо. Тэгээд одоо 24 онд Avengers багаа явуулна л гэдэг юм. Гэхдээ би бол Америкийг хожигдохыг харах амар дуртай. Би бол Испанийг амар дэмждэг. Жага хамблд болох хэрэгтэй шүү дээ тий. Тий. Өөртөө л дотроо тоглосноо ингээл манайх World Champions гэх. Тий. Тэгсэн чинь нэг амар unnecessarily нэг track athlete байгаа байхгүй юу? Америкийн. Тэр нь сая 20 онд Олимпиад төрүүлснэ. NBA-ийн яагаад тэгтээ тэгээд итий. World Champions of what? USA тэр гэж мөн. Америк байгаа тэгэж байгаа. Тэр бол надад бол why гэж бодож байгаа. Зүгээр өөр улсынхан тэг одоо тэг юу гэдэг Америкийг хасцсан гадны одоо тэг өөр улсын сагсчд тэгсэн болвол it's justified те хожцсон юм чинь why can't they brag, why can't they talk shit тэгсэн чинь яг Америкийн track athlete нь өөрөө тэгэж байна. Яа тэгтээ тэр бол жоохон wake call биш тэр. Яа сонио хүмүүсээ Америкт үү. Олимпиад хийсэн. 8 сард л болсон. 8 сард. 7 сарын сүүлээр байсан санаадах юм. Тийм үү. Яа. Ямар ч 8 сарын 8-нд одоо шууд дамжуулаад баяр. Агуу 8 сарын 8-нд эхэлсэн Олимпиад нь 8 сарын 12-нд шөнөөр гарах уу? Парис чинь цаг нь ямар вүлээ? Гайг үсттэй. Орой эхлээд шүн дуусах баха. Би бол тэгж л бодож байна. Тийм баг. Үзэх ямар ч байсан боломжтой. Зөвхөн боломжтой л бах тий. Яа. Аз болохоор гоё шүү тий. Хэсгэн зэгтэй. Бээжинд болж явах 6:11 манай найзууд явж ирсэн шүү дээ. GMT нэмэх 2 гэхээр манайх 6 цаг тайранд. Тэгэхээр бас үзэх боломжтой л байна. Америкт бол амар хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. 12 цаг хэцүү шүү дээ. За манай подкастын цаг ер нь болж ин дөө. Яа. Тийм биш. За тэгээд чи өмнө подкаст нь орж исэн. Манай подкаст нь орж байгаа шүү дээ. Подкастын Virgin тэгээд яа. Подкастын Virgin-ыг Virgin хатад ямар. Тий, аюу gentle. Подкаст гоё л. Арь хүчээр хэлүүлээ шүү дээ. Юм ярих би уусаа чалчих дуртай. Тий. Аппарат ч гэсэн. Тэг юм ярих. Та хоёрыг аним ярьдсан байл шүү дээ. Аним ярьчихгүй намайг багт. Чи өөрөө аним сэдвээ өөрөө эхлүүлэх хэрэгтэй байсан л да. Гурлал аюу нэг юм шахах хэрэгтэй байхгүй зүгээр үү. Тий. Юу л ярьлаа те. Юу ярьч сонгуул ярьсан. Бай тэрийг наатах дүгэлтийн дараа. Бай. Ва. За. Одоо сайхан байлаа. Яа, одоо дүгэлтээ хэл. За. Юу гэсэн юм бэ?